Lights, Camera, Angels, Victoria's Secret Fashion Show 2025. Let's get into it. За юу яцхан манайхаа ингээд та бүхэнтэйгээ ээлжид Victoria's Secret Fashion Show-ны бичлэгээр уулзаж байна. 2025 оны Victoria's Secret яг өнөөдөр сая хэдхэн цагийн өмнө болоод дууслаа. Би үнэхээр одоо энэ тухай та бүхэндээ ярьж өгөх гэж одоо маш их баяртай байна. Энэ бол миний channel дээр Victoria's Secret-ийн тухай ярьж байгаа 2 дахь жил байгаа. Би өмнө жил 2024 оны Victoria's Secret-ийн шоуны тухай бас та бүхэндээ хүргэж байсныг санаж байгаа байх. Тэгээд одоо ингээ 2 дахь удаа та бүхэнтэйгээ Victoria's Secret шоуны хойж ивэс хуваалцах гэж байна. За та бүгдийн мэдэж байгаачлан Victoria's Secret Fashion Show 2018 оныхоо шоуны дараагаар бүхэл бүтэн 6 жилийн завсарлага авсан байгаа. Тэгээ 19 оноос 2024 он хүртэл ерөөсөө шоугаа хийгээгүй. Тэгээд өнгөрсөн жил буюу 2024 онд яг comeback хийгээд эргэн ирэлтээ хийгээд ингээ шоугаа дахиж хийсэн байгаа. За тэгээд одоо ингэж эргэн ирснээс хойш дараадах 2 дахь шоу байгаа. Тэгээд энэ бол үнэхээр хүлээлттэй байсан. Яг тэгэхээр өнгөрсөн жилийн шоу болохоор яг нөгөө нэг бүлтэн 6 жил завсарлаж байгаад хурж ирж байгаа болохоор хүмүүс амар хүлээлттэй байсан те. Тэгэл ингээл Victoria's Secret-ийг бүр жил болгон religiously үздэг байсан. Тэгэл бүр жоохноосоо үзэж өссөн гээл те зөндөө хүмүүс байсан учраас ингээд завсарлалтсанд нь амар одоо гуниглаад тэгээд яанаас та Victoria's Secret-ийн маань шоу буцаж ирэх гэж тэгэл амар ингээл баярлал хөөрөөл хүлээгээл те. Тийм амар high expectationтэй байсан чинь тэрэнд нь ерөөсөө хурж чадаагүй нодлон тэгэд хүмүүс бүр тэрэн дээр нь айгүй их гомдолж исэн. Бараг л бүх зүйл дээр нь гомдолж исэн даа. Тэгэл модельүүд дээр нь гомдолж исэн. Бүр ингээ үнэхээр нэг high fashion models байха болчихжээ. Хамаагүй хүмүүсийг одоо ингэж алхуулдаг болсон байна. Наад нэг сонин болоор бара inclusivity гэдэг юм аа те size inclusivity тэгэл баахан тэр woke юмнуудаа болоо энэ гэл тим юм дээр нь одоо шүмжилжсэн түүнээс гадна хувцлалтууд дээр нь тэр нэг iconic angel-уудынх нь wings-үүдийг те бүр яста жинхэнэ нэг Halloween costume store-ноос ингээд авчихсан юм шиг амар хямдхан харагдаж ин юугаар хийцэн бэ пластик юм хумаар хийцэн мундар гэл тэгэж одоо шүмжилжсэн түүнээс гадна яг тэр нэг production-ийн хувьд те яг нэг зохион байгуулж байгаа хүмүүсийн хувьд тэр зохион байгуулалт нь амар муу байсан. Тэр шална тэгээ runway-гийнхэн шална бүр ингээл юм хум хууларцсан ч юм уу хайшаа амар тийм муу шал харагдаж байна. Ерөн зүгээр тэр чигтээ жоохон муу байна гэл амар хүмүүс шүүмжилжсэн байгаа. За тийм учраас одоо 2 дахь жилдээ яг ямар болох болоо те тэр одоо хүмүүсийн шүүмжлүүлээд байсан алдаануудаа зассан болов өнгөрсөн жилийнхаа шоунаас илүү дээрдүүлэх болов бүр доордуулах болов эсвэл яг адилхан юм хийгээ хайчих болов гэл хүмүүс айгүй хүлээж ийсэн. За тэгээд сая би шоугаа үзэж дуусгалаа. Тэгэд миний хувьд бол манайхаа яг энэ бол миний үзэл бодлын хувьд өнгөрсөн жилийнхаасаа бол хамаагүй сайжирсан байлээ. Өнгөрсөн жил дээр бол би нэг ирсэнд нь буцаж эргэж ирсэнд нь үнэхээр их баярлж исэн. Гэхдээ бас нууцхантай ингээд миний хувьд ингээд шүмжлэхэр юмнууд бол угаасаа хүмүүстэй санал нийлэхэр зүйлүүд зөндөө байсан. Тэгэхдээ яг энэ удаад бол үзэхэд бол үнэхээр яг өнгөрсөн жилийнхтай харьцуулахад бол нэлээд сайжирсан харагдчихжээ. Тэгээд би саяхан одоо бичлэгээ эхлүүлэхээс өмнө бас нэлээд ингээд TikTok, Twitter энтрээр хүмүүс юу н ямар сэтгэлтэй байна те үзэгчид ямар сэтгэлтэй байна гэдгийг харлаа. Ер нь ихэнх хүмүүс бас энэ жилийн шоуг бол өнгөрсөн жилийнхаас хамаагүй сайжирсан байна гэж ярьж байгаа юм байна. За тэгээд хэдүүлээ өнөөдөр энэ шоуны талаар дэлгэрэнгүй ярилцгаая. За Монголд маань энэ жилийн хамгийн анхны цас бударч орсон гэж би сонссон. Тэгээд та нар маань бүгдээрээ анхныхаа цасыг enjoy-дод байж байгаа байхаа гэж би найдаж байна. За тэгээд анхны цас ч ороод эхэллээ. Хүүтрээд эхэллээ. Өвлийн цаг ирж байна. Өвлийн цаг ирнэ гэдэг маань ориглон дарсны шампаний улирал эхэллээ гэсэн үг. Яагаад өвлийн улирлыг шампаний улирал гэдэг вэ гэхээр угаасаа ойлгомжтой. Өвлийн улиралд шинэ жил болдог. New Year's Eve. Шинэ жилээр хэдүүлээ юу хийдэг вүлээ? Ориглон дарс буудуулдаг тийм үү? За шинэ жил ч ардчихсан ориглон дарсны улиралч хаяан дэрчгсэн байгаа учраас би та бүхэндээ маш гоё ориглон дарсыг санал болгоё. За ямар ориглон дарсыг санал болгох гэж байна гэхээр World Wine компани Монголд оруулж ирдэг Freshnet хэмээх энэхүү ориглон дарсыг санал болгож байна. Freshnet ориглон дарс нь шинээр 2 бэлгийн сеттэй болсон байна. За ямар бэлгийн сетүүд байгаа вэ гэхээр
Cordon Negro 750 мл ийм gift set байгаа. Түүнээс гадна Prosecco Mini 200 мл ийм gift set бас байгаа шүү. За mini болон том гэсэн ийм хоёр төрлийн gift set-үүд маань хоёулаа дотроо маш гоё, тансаг, чамин ийм ориглон дарсны хоёр ширхэг хундахтай ярьж байгаа. Тэгэхээр хүнд бэлгэнд өгөхөд ч гэсэндээ үнэхээр чамин тансаг бэлэг болж чадна. Түүнээс гадна яг хэрэгцээтэй бэлэг байгаа хгүй те. За тэгээ угаасаа удахгүй шинэ жил болох гэж шинэ жилээр найз нөхөдтэй эсвэл ажлынхантаа ямар бэлэг өгөхөө мэдэхгүй байгаа бол энэхүү gift set-ууд бол үнэхээр тохиромжтой шүү. За Freshnet брендийг бол миний үзэгчид та сайн мэддэг болсон байгаа бах. Freshnet нь Испани улсын ийм ориглон дарс байгаа. За тэгээд ориглон дарсныхаа кава төрөл дотроо номер 1-т ордог. Жилд дунджаар 100 сая зарагддаг ийм тооцоотой байдаг. Freshnet ориглон дарсууд нь бүгд vegan, түүгээрч барахгүй, alcohol free ориглон дарс хүртэл байдаг шүү. За та нар маань Freshnet-ийг ханаас авах вэ гэхээр World Wine Cigmen гэж ороод онлайнаар захиалгаа өгөөд хүссэн газараа хүргүүлээд авах боломжтой. Эсвэл бол World Wine дэлгүүрийн бүх салбаруудаар очоод худалдаа авалтаа хийх боломжтой. Түүгээрч барахгүй том сүлжээ дэлгүүрүүдээр ч гэсэндээ Freshnet худалдаалагдаж байгаа шүү. Freshnet, cheers to life. За тэгэхээр 2025 оны Victoria's Secret Fashion Show өнөөдөр буюу 10 сарын 15-ны өдөр болж өндөрлөлөө. За тэгээд энэ бол дандаа л Нью-Йорк хотод болдог шүү дээ. Өнгөрсөн жил очсон Нью-Йорк хотод болсон. За тэгээд Нью-Йорк хотын Brooklyn дүүрэгт болсон байгаа байхгүй. За энэ дэр нэг сонин ачаалттай юмтай заа юм нахаа. Би өнөөдөр ингээл яг Victoria's Secret-ийн шоу болохоос өмнө ингээл шоуныхын тухай янз бүрийн мэдээллийг хайх галтай ямар шоуган модельуд оролцсон юм байна. Ер нь ямар шоуган сонь сайхан юу байна гэл тэр мэдээллээ бэлтгэх гээд ингээд шоу болохоос өмнө ааштай өнөөдөр өглөө би ингээд гуглдлээ. Тэгсэн чинь аль вебсайт байлаа би яг одоо санахгүй. Гэхдээ утасныхаа history-наас хараад энд оруулчих заа. Амар тийм баталгаатай вебсайт байгаа аахгүй, амар тийм баталгаатай media outlet source. Тэгээ тэрэн дээр ингээд бичсэн article-ыг би уншихгүй юу. За тэгсэн чинь ингээд бичсэн байсан. Victoria's Secret 2025 оны шоу Нью-Йорк хотод Manhattan дүүрэгт яг Victoria's Secret-ийн flagship store болох одоо 640 Fifth Avenue дээр болох болно гэд тэр хаягийг нэг тавьсан байсахгүй. Тэг би дотроо боцсон байхгүй. Тэр нь flagship store гэх нэг хамгийн том дэлгүүр нь ч юм уу те. Manhattan дээр дэлгүүр дээр нь болно гэд бичсэн байсахгүй. Тэгээ тэр нь болохоор яг Fifth Avenue дээр одоо та нар бол Нью-Йоркийн Fifth Avenue гэж сонсч байсан байхтай бүр амар ихтэй дэлгүүрүүдтэй гудамжууд байдаг. Ингээл том дэлгүүрүүдтэй те. За тэгээд тэнд болно гэд бичсэн болохоор би бол тэр story-г мэднэ. Victoria's Secret-ийн яг тэр одоо хаягийг нь бол мэднэ. Тэрүүгээр үйлчлүүлдэг. Тэг би гайхаад яаж ийм том runway show яг тэр дэлгүүртэй болох гэж байгаа юм байна. Тэр бол Victoria's Secret-ийн тэр дэлгүүр бол том дэлгүүр. Гэхдээ арайч тийм том бүр ингээд runway хийгээд ахаар тийм бүр ингээд тайз мэд засаад ахаар тийм том шоу одоо дэлгүүр бол биш. Би бүр гайхаадсан байхгүй. Ямар сони юм би яаж хийх гэж байгаа юм болоо гэд би бүр ингээд амар гайхаад confused болсон. Тэгсэн чинь яг шоунд болсон байхгүй юу? Шоу болохыг би одоо үзэж байгаа шүү дээ. Лайваар үзээд тэгээ харсан чинь угаасаа амар том ингээд venue харагдаж байгаа байхгүй. Айгүй том тэгэл тайз засалт масалт тэр нөгөө runway энэ амар том харагдаж байгаа. Тэгэл би there is no way. Тэгээ би бол өстой энийг бол яаж жуудсан тэр flagship store гэж бодохгүй ингэж бодсон чинь миний зүг байсан байх лээ. Би дахиад Google хийгээд ингээ өөр вебсайтаас харсан чинь шууд гарч ирж байгаа байхгүй. Brooklyn дүүрэгт байдаг Steiner Studio гэдэг Brooklyn-ийн одоо Steiner Studio-д болсон юм байна лээ. Тэр нэг агуулгах нэг шиг нэг warehouse гэж яддаг шүү дээ. Нэг тийм том студио агуулгах шиг нэг тийм юм басан байгаа байхгүй юу. Тэгээ энэ бол өнгөрсөн жил гэсэндээ яг энд болсон баха. Би яг санаж байна. Brooklyn-д болсон яг Steiner байсан баха. Тэг ямар ч өнгөрсөн жил басан газар л болсон юм байна лээ. Тэгээд тэр вебсайт бүр амар худлаа тэгээ бичсэн байгаа байхгүй тий. Тэг би бодсон л доо тийм одоо мундаг вебсайттэй Oracle Media Outlet байсан ч гэсэндээ шууд одоо итгэж болдоггүй алдаа гаргадгаа гэдэг бол энэс сурч авлаа. За манайхан Victoria's Secret-ийн маань энэхүү шоуга хийнэ 2025 оныхоо шоунд хийнэ гэдгийг хэдээ зарласан бэ гэхээр 7 сард зарласан юм байна лээ. За тэгээ хэдүүлээ одоо return хийсэн
OG models-уудыгаа, angels-уудыгээ Victoria's Secret урд нь алхаж байсан те тэр модельүүдийгаа яриадахын хин оролцсон байна вэ гэдэг энэ удаагийн шоун дээр. За би нөгөө нэрнүүдийг нь хэлээд манайхаа модельүүдийнхаа нэрнүүдийг хэлээд зургийг нь ингээ хажуудаа оруулаад байна. Яагаад ингэж жагсаалтыг нь хэлж байгаа вэ гэхээр та нарт бас ингээд visually хараад энэ хүн оролцсон юм байна, энэ тэгсэн байна гэд явахад илүү дээр байх гэж бодоод би тэгж та бүхэндээ жагсаалтыг нь уншиж өгж байгаа юм. Тэгээ бас зургийг нь оруулж байгаа юм. За тэгэхээр Adriana Lima байгаа, Alessandra Ambrosio, за тэгээд Alex Consani. Alex Consani-гийн хувьд болохоор 2 дахь жилдээ ингээд Victoria's Secret-ийн fashion show-н дээр алхаж байна. Alex Consani чинь нөгөө нэг Victoria's Secret-ийн түүхэнд angel болж байгаа хамгийн анхны transgender 2 модельүүдийн нэг нь байгаа. За тэгээд Alex Consani өнгөрсөн жил яг нөгөө нэг Victoria's Secret-ийн debut хийсэн. За тэгээд энэ жил ингээ 2 таваагаа оролцож байгаа юм. За Anok Yai бас эргэж ирж байгаа. Ashley Graham ч гэсэндээ өнгөрсөн жил бас алхсан байгаа. Тэгээд 2 дахь жилдээ оролцох гэж байна. Awar Odiang, Barbara Palvin, бидний хайрт Barbara Palvin байна. За тэгээд Behati Prinsloo, за Blesnia Minher, Candice Swanepoel. Oh my god, I love Candice. Та нар Candice дуртай. Би өстой миний бол баг Victoria's Secret-ийн angel-үүдээс нөгөө OG angel-үүдээс хамгийн хайртай нь бол Candice гэж би бодож байна. Candice Swanepoel. За тэгээд Devin Garcia, Dutton Cross, Emily Ratajkowski, Emrata буцаж эргэж ирсэн байгаа. За тэгээд Gigi Hadid, Grace Elizabeth, Iman Hammam, Irina Shayk, of course, Irina Shayk ирэхгүй бол одоо юу болох вэ те? За тэгээд Joan Smalls, Lila Moss, Lily Aldridge бас эргэж ирсэн. Lily Aldridge-ийн хувьд яг энэхүү шоу нь 10 дахь Victoria's Secret-ийн шоу болж байгаа гэсэн өөрийнх нь хувьд яг том зүйл байгаа. За тэгээд Liu Wen, Matilda Guarliani, Neelam Gill, Paloma Elsasser. За энэ эмэгтэй энэ модель бас өнгөрсөн жил алхсан байгаа. Анх удаага алхсан одоо 2 дахь жилдээ орж ийн. Энэ болох нэг plus size model байгаа. За Stella Maxwell, Xiao Wenju. За тэгээд Yasmin Wijnaldum. Ямар хэцүү нэр вэ те. Ер нь гэхдээ та нар харж байгаа бах те. Victoria's Secret-ийн модельүүд чи ер нь амар тийм international хүмүүс байдаг шүү дээ те. Янз бүрийн өөр улс орнуудын тийм модельүүд байдаг. За тэгээд энэ модель маань бол буцаж эргэж ирээд ингээд Victoria's Secret-ийнхаа 2025 оны шоунаар алхсан юм байна. За одоо хэдүүлээ хамгийн анх удаага Victoria's Secret-д алхаж байгаа шинэ модельүүдийг ярилцгаая. За энэ дээр бас зарим дээр нь жоохон асуудалтай яриатай байсан. Ялангуяа нэг 2 хүн дээр заяа. Энэ тухай ингээд энэ 7 хоногт яригдаж эхэлсэн байхгүй. Энэ хоёр ингээ оролцож байгаа юм байна гэд тэгсэн чинь social media-гаар боо юм болсон. Яана энэ хоёрыг оруулаад тахтай явахтаа юу болж байна бла 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 гэж амар хүмүүс одоо хил ам хийгээ явчихсан. Тэрнийхэн тухай ярина. Гэтэ та бүхэндээ ямар шинэ мэдээлэлүүд байна гэдгийг хэлж өгье заяа. За Abby Champion гэж байгаа юм. Энэ эмэгтэй болохоор American model. Энэ моделийн хувьд болохоор манайхаа хэрэг та нар мэдэх бол Patrick Schwarzenegger гэдэг одоо та бүхэн маань White Lotus 3 дугаар сизнийг үзсэн бол тэрэн дээр тоглодог залуу жүжигчин залуу байгаа шүү дээ тий. Нөгөө нэг 3 ах トゥ болж жүжиглдэг тэр залуу байгаа. За тэгээ тэр жүжигчний эхнэр нь Abby Champion гэдэг энэхүү модель эмэгтэй алхаж байгаа юм байна. За тэгээ түүнээс гадна Abeni Nial гэдэг энэхүү эмэгтэй нь би дахиад нэрийг нь буруу уншиж магадгүй айгүй хэцүү нэр нэг байгаа байхгүй гадаад тэгээ foreign яг Америк нэрнүүд биш foreign нэрнүүд байгаа юм. За энэ эмэгтэй болохоор Kenya улсын моделин гэсэн Amelia Gray гэдэг эмэгтэй бас байна. Энэ болохоор Америкийн модель. За тэгээд энэ эмэгтэй болохоор модель нь бол модель. Гэхдээ яг анх яаж ингээ алдар нэр хүндтэй болсон бэ гэхээр нөгөө нэг The Real Housewives of Beverly Hills гэдэг нэг reality show байдаг шүү дээ. Ийм тийм баян эзэгтэй нарын те гэрээ эзэгтэй нарын тийм амьдралыг харуулдаг тийм шоунууд байдаг шүү дээ те. Тэрний нэг сизон дээр орж исэн юм байна лээ. Тэгэж алдартай болж исэн гэсэн. За одоо хэдүүлээ нөгөө нэг миний саяхан ярьсан хүмүүсийн ингээд бага яриа болоодсан гэд байсан шүү дээ. Тийм 2 хүн гэдсэн. Тэрний нэг нь байгаа. Тэр болохоор Angel Reese. Та нар Angel Reese-ийг мэдэх үү? Angel Reese чинь юу вэ гэхээр манайхаа WNBA player баггүй юу? Америкийн эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн багийн тамирчин, basketball player. Ийм эмэгтэй байгаа. За тэгээ одоогийн байдлаар болохоор Chicago Sky гэдэг Chicago-гийн багт эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн одоо багт тоглодог байгаа. Victoria's Secret-ийн түүхэнд анх удаага ингээд ийм professional athlete хүн
runway дээр нь алхаж байгаа шоун дээр нь. Тэгээд хизээч Victoria's Secret-ийн тайзан дээр ийм мэрэгжлийн тамирчин хүн, атлет хүн алхаж байгаагүй. Тэгээд Angel Reese анхных нь болж байгаа юм. За тэгээд хүмүүс Angel Reese-ээр бас ингээл юм яриад байна. Йоо, Angel Reese-ыг оруулаад тахтай яадаг юм. За тийм ээ, Angel Reese үнэхээр яг модельуд шиг амар өндрөө нэлээд өндөр юм билээ 6 3 гэж байгаа байхгүй юу. Тэр нь болохоор сантиметрээр болохоор 191 см заа. Тэгэхээр эмэгтэй хүний хувьд амар өндөр байгаа зү тэ. Тэгээд үнэхээр модель шиг өндрөө тийм ээ өндрөө гэхдээ ерөөсөө тийм модель шиг биетэй биш шүү дээ амар тийм атлетик биетэй гэдэг байгаа байхгүй юу. Энэ эмэгтэй бол үнэхээр fit тэг үнэхээр яг нэг гоё би гоё авч яадаг гэх үнэхээр тийм fit гоё харагдаж байгаа юм гэхдээ атлетик бие гэж байдаг штэ хитрхээ атлетик гэх юм уу булчин ширмэс ласантай нэг тийм атлетик модельуд болохоор арайч тийм атлетик байдгүй юм аа гэж тийм байдлаар ингээ хүмүүс яагаад энэ Angel Reese-ийг сонгож байгаа юм бэ наад чи одоо бүр ингээд шал тэнийг юм аа гэдэг амар хүмүүс ингээд хейт хийжсэн заяа бүр арайчд одоо зүгээр юм тамирчин хүртэл ингээд алхуулдаг болж байгаа юм уу энэ гэж тэгээд баахан комментуудыг би сүүлийн хэдэн хоног харсан байхгүй юу. За түүнээс гадна манайхаа бас Suni Lee байгаа юм. Suni Lee ч гэсэндээ яг Angel Reese-тэй адилхан Victoria's Secret-ийн түүхэнд анх удаага алхаж байгаа ийм professional athlete болж байгаа юм. Suni Lee та нар бол мэдэх бах те Америкийн эмэгтэйчүүдийн гимнастикийн багийн тамирчин, гимнастикчин за тэгээд саяхан өнгөрсөн жил болж өнгөрсөнтэй Францд болж өнгөрсөн Олимпиад алтан медальд хүрсэн байгаа. Тэгэд ийм мундаг миний та нар бол хэрэв намайг бол бүр дээрээс үзэж эхэлсэн хүмүүс байгаа бол те та нар бол мэдж байгаа би энийг дандаа ярьдаг. Suni Lee бол миний амар хайртай гимнастикчдын нэг байгаа. Би бүрстэ амар дуртай Suni Lee. She's that girl, okay. За тэгээд Suni Lee алхсан байна. За гэхдээ хэдүүлээ Suni Lee-ийг энэ хүмүүсээ алхалтайхан дараад нь тухай дараа яриа заяа. Одоо хэдүүлээ зөвөр нэг шинэ модельүүдийг жагсаагаад ярьж байгаа штэ. Гэхдээ манайхаа Suni Lee чинь Angel Reese-тэй харьцуулах юм бол хамаагүй жижиг. Угаасаа гимнастикийн тамирчид чинь жижигхэн авсаархан байх ёстой байдаг. Тэгээ амар намхан. Окей. Дараагийн одоо шинээр алхаж байгаа модель хэмээх гэхээр Angelina Kendall гэдэг эмэгтэй байна. Энэхүү модель нь болохоор Brazilian New Zealand model гэж байгаа байхгүй. Бразил болон New Zealand гаралтай ийм модель эмэгтэй юм байна лээ. За тэгээ энэ эмэгтэйг энэ моделийг ийм нэрээр хочилдог гинэ. Baby Giselle, Бяцхан Giselle гэж одоо тэгж хочилдог юм байна л да. Яагаад гэвэл энэ эмэгтэйг Бразилийн амар алдартай супермодель болох Giselle Bündchen гэдэг эмэгтэй байдаг шүү дээ. Тэрнтэй адилхан, Giselle-тэй адилхан гэж одоо үздэг учраас одоо тэгээ залуу гарч ирж байгаа Baby Giselle гэж ярьдаг юм байна лээ. Тийм очтой гэсэн. Маш сонирхолтой. За тэгээ дараагийн эмэгтэй болохоор Ashlyn Erickson. За энэ хүн бол үнэхээр шинэ модель юм шиг байлаа манайхаа. Үнэхээр шинэ. За энэ эмэгтэйгээс гадна бас нэлээд олон тиймэрхүү цоо шинэ моделүүд байсан. Дөнгөж моделийнхэн гарааг эхэлж байгаа те нэг ганц 2 жил одоо ингээ алхаж байгаа ч юм уу те яг modeling industry-нд орж ирэх 2 3 жил болж байгаа ч юм уу те тиймэрхүү маш шинэ моделүүд байсан. Ashlyn Erickson гэдэг эмэгтэй яг тэр хүмүүс нэг байгаа хгүй тэгэд бүр мэдээлэлч олдохгүй байгаа хгүй энэ хүмүүстээр. Яг моделийнх нь нөгөө нэг моделийнх нь эйженсинуудынх нь вебсайтуудын дээр нь бол ингээл зураг нь тавигдчихсан одоо биенийх нь пропорцон тавигдчихсан яг нөгөө моделүүдийн юм байж байгаа штэ. Тэрнээс бол ингээд зураг мөрийг нь харж болж байгаа. Тэрнээс ч бол ингээд яг энэ эмэгтэйг нь тухай амар тийм дэлгэрэнгүй мэдээлэл хаан төрсөн инээ тэрэг гэлтэй biography гэн бол хайх боломжгүй. Тэгээ social media дээрх presence нь ч гэсэнтэй айгүй тийм бага юм байна лээ. Үүнээс гадна манайхаа Barbie Ferreira гэх та нар жүжиг мэднэ үстэй. Oh my god. Barbie Ferreira ч нөгөө юу штэ. Euphoria дээр тоглож исэн. Euphoria-гийн эхний season дээр тоглосон эмэгтэй байгаа. Яг нэг Cat гэдэг эмэгтэйгийн дүрд тоглолтог айгүй тийм iconic дүр байдаг. За тэгээд Barbie алхсан байгаа. За тэгээд түүнээс гадна одоо Barbie чинь 2 дугаар season дээр бол оролцоогүй Euphoria-гийн тэгээд бас нэг найруулагчтай байгаа жоохон асуудалтай байсан гэдэг жисэн. Одоогоор айгүйх тийм Broadway интерт тоглож байгаа юм байна лээ. Broadway musical болон Broadway-гийн тийм жүжиг мужигнд айгүйх одоо Нью-Йоркод тоглоод явж байгаа юм байна лээ. Тэгээд та нар харсан бол Barbie Ferreira амар их жин хайсан байгаа. Яг нөө Euphoria тоглолтог байхдаа яг нэлээд overweight байсан шүү дээ. Тэгээд яг тийм дүрэн ч гэсэндээ яг тэрнтэйгээ юм зөгцөлдсөн одоо дүр байсан те яг нэг өөр overweight гэл тийм болохоор ингээ хүмүүсээс ичдэг тэгсэн мөртлөө ингээл те юун дээр болохоор одоо webcam-ны цаана болохоор ийм халуухан юм хүүхэн байж байгаа л те тэгэж зөгцсөн дүр байдаг. За тэгээд Barbie Ferreira анх удаага ингээд одоо Victoria's Secret-ийн тайзнаар алхсан байгаа. Barbie тэгэж ярьдаг л да жүжигчнээс гадна
модель хийдэг байсан, моделийн юм хийдэг байсан. Тэгээд тэр нь бүр айгүй олон жилийн өмнө ингээд тэгжсэн. Тэгээд нэг удаа л яг юун дээр алхаж исэн гэсэн runway дээр алхаж исэн. Тэрнээс шууд ингээд яг тийм runway model биш юм байна л да. Ингээд юу яадаг л те зураг авалт энтерт ордог тийм модель гэсэн. Ойрд ерөөсөө тэгж алхаж малхаагүй байжгаад анхудаага ингээд олон жилийн дараагаар анхудаага ингэж алхаж байгаа гэсэн. Тэгээд тэр нь яаж яагаад Victoria's Secret-ийн шоу байна. Тэгэхээр айгүй өөрт нь том зүйл байгаа. Тэгээд энэ нэг pink carpet дээр ярилцлага өгдөг шүү дээ. Энэ хөө Victoria's Secret-ийн шоу болохоос өмнө pink carpet гэл болдог шүү дээ. Red carpet гэхийн оронд те яг бол Victoria's Secret чинь дандаа ягаан өнгөөр тодорхойлогддог учраас pink carpet гэд уулзалт хүлээн авалт болсон. Тэгээ тэрэн дээр ингээл очил ярилцлага өгж байгаа байхгүй. Хин Barbie болохоор угаасаа тайзны ард байсан юм би яаж хандарчлаа. Тайзны ард ингээд те ярилцлага өгж байсан. Тэгсэн чинь хэлж байгаа нь болохоор 3-7 хоногийн өмнө өөрт нь ингээд санал тавьсан гэсэн. Victoria's Secret-ийн шоуныхан алгааджээ гэд. Тэгээд бас oh my god гэд ингээд жоохон сандарсан гэсэн, ингээд гайхсан гэсэн, одоо тэг балмагцсан гэсэн тэгж ярьж исэн. За дараагийн шинэ модель болохоор Diane Sodra гэд Бразил улсын модель юм байна лээ. За тэгээд энэ эмэгтэй болохоор урд нь Victoria's Secret-ийн шоунд орол алхаж үзэж байгаагүй ч гэлээ Victoria's Secret-ийн кампайн одоо рекламын тэрэнд бол тоглож исэн юм байна лээ. За дараагийн хүн болохоор Daniela Halfon гэд энэ эмэгтэй байна. Энэ эмэгтэй ч гэсэндээ манайхаа маш залуу дөнгөж шинэ гарч ирж байгаа тийм модель юм байна лээ. Юун дээрээ ерөн social media платформуд дээрээ тийм амар их юм хүн постлаад идэггүй ер нь айгу баг дагагчдтай ч юм уу те ер нь яг шинэ гарч ирж байгааг мэдгэж байгаа байхгүй. Яг бол TikTok дээр 9,000 followersтэй. За тэгээд Instagram дээр болохоор 36.2 мянган subscribe юулээ followersтэй. Тэгээд бүр Instagram нь private юм байна лээ. Бүр public ч биш private заяа. За тэнгүүдээ нэрээ TikTok-ийнхоо bio дээр нь ингэ бичсэн байсан. Model I guess IG гэж бичсэн байхгүй. Модель юм байна л та гэд те яг модель гэж бичихгүй те I guess I'm a model би модель юм байна да гэсэн маягаар тийм юм бичсэн байсан. За тэгээд дараагийн хүн болохоор Emmeline Herrero I don't know. Ямар хэлэм болоо энэ нэр нь I don't know. Энэ эмэгтэйгийн хувьд ч гэсэндээ манайхаа маш шин залуу модель байлаа. Тэгээд ерөөсөө баг энэ эмэгтэйгийн тухай дахиад л те ямар нэгэн тийм амар суртын мэдээлэл энэ төр олох боломжгүй юм байна лээ. Instagram дээрээ ямар ч байсан 14.6 мянган followersтай юм байна лээ. За Iris Law гэд эмэгтэй байна. Энэ эмэгтэйг би ингээл гуглдахгүй за хийм болоо гэж гуглдсан чинь хамгийн ихэнд гарч ирсэн одоо article нь те Nepo baby ингээд юун дээр алхахаар боллоо. Victoria's Secret-ийн шоунд дээр алхахаар боллоо гэсэн их амар тийм гарчигтай article олж харсан. Тэгээ тэрэн дээр дараад ороод би үгүй энэ хиний хүүхдийн бол ягаад Nepo baby гэдэг байгаа юм болоо гэсэн чинь манайхан Sherlock Holmes кинонд гардаг жүжигчин Jude Law болон Bram Stoker's Dracula гэдэг бас айгуу тийм iconic кино гэх тэр кинонд дээр тоглодог Sadie Frost. Энэ хоёр алдартай жүжигчдийн хүүхэд юм байна. Тэгээд тийм болохоор нь Nepo baby гэдэг дуудаад байгаа юм байна. Ийм ээж аавынхаа нэр хүн дээр одоо те гарч ирсэн гэж тэгж Nepo baby гэж дуудаад байгаа юм байна. Энэ эмэгтэй тэгээд модель хийдэг юм байна лээ. Тэгээд бас инфлюенсер хийдэг юм байна лээ. Ерөн social media дээр амар их followersуудтай те TikTok, Instagram дээр амар их followersуудтай тэгэл инфлюенсерууд ер нь юу хийж явдаг вэ? Яг тийм юм хийж явдаг хүн юм байна лээ. Тэгээд гэтээ модель хийдэг юм байна лээ. Зөндөө олон тиймэрхүү fashion show-нуудад оролцож исэн, зөндөө олон газар алхаж исэн, зөндөө олон кампайнуудад оролцож исэн, зураг авалтуудад оролцож исэн, брэндүүдийн нүүр царай болж исэн тийм хүн юм охин юм байна лээ. За тэгээд энэ эмэгтэй бүрэн шүү дээ юу гинэ бүр toddler байхдаа заяа хөлд ороогүй тийм мөлхдөг байхдаа хүртэл бүр ингээд Vogue-ийн одоо Vogue-д орж исэн гэж байгаа байхгүй. Vogue magazine зураг нь орж исэн. Тэгээд бодвол ээж аам автагаал зураг нь орсон баг те. Тэгэж битсэн байна лээ. Түүнээс гадна Josie McCoskey гэдэг одоо энэ эмэгтэй байна. Бас л дахиад те маш тийм шинэхэн хүн байлээ. Тийм болохоор нэг их юм олдоогүй. Instagram дээр болохоор 5,000 followersтай юм байна лээ. За Luna Johanan эмэгтэй байна. За энэ эмэгтэй болохоор New York-ийн native team model гэсэн. Яг New York-д төрж өссөн тийм модель эмэгтэй юм байлээ. Бас л маш залуу. Шинээр түрэн гарч ирж байгаа модель юм байна. За тэгэнгүүтээ Marina Maioli гэдэг Итали болон Dominican гаралтай ийм модель эмэгтэй байна. Бас л маш залуухан, маш шинэ
модель. За Precious Lee байна. Precious Lee болохоор яг хуу Victoria's Secret анхудаага алхаж байгаа ч гэсэндээ бас нэлээд нэр хүндэд хүрчихсэн модель байгаа. Америкийн plus size model гэж явдаг. За түүнээс гадна одоо хэдүүлээ нөгөө нэг хоёр дахь хүний тухай ярих гэж байна. Хүмүүсийн хэл амд ороодсон хоёр дахь хүн гэдэг заяа. Тэр нь болохоор Quenlin Blackwell гэдэг эмэгтэй байгаа. Энэ эмэгтэй юу гэж манайхаа influencer, YouTuber, comedian, model, actress амар их юмтай те амар гуншинтай те энэ эмэгтэйгийн хүмүүс юугаар амар сайн мэддэг вэ гэхээр influencer гэдгээр нь л мэдэн заяа. Ингээд YouTuber энэ гэдгээр нь мэднэ. Энэ эмэгтэй чинь бүр Vine байхад алдартай болчихсон байхгүй сошиал медиа дээр. Тэгээд та нар тэгээ боддоо TikTok гэдэг юм гарч ирэхээс өмнө Musical.ly гэдэг зүйл гарч ирэхээс өмнө Vine гэдэг зүйл байлаа тий. Vine дээр энэ нэмэгтэй бол амар одоо алдартай байсан юм байна лээ. Тэгээд одоо YouTuber болчихсон, comedian болчихсон, амар followers-ууд, амар subscribers-уудтай тий. Тийм одоо хүн болгоны л мэддэг хүн байхгүй. Тэгээд та нар мэдэх бол би одоо энд оруулчихъя. Нэг тийм юу байгаа. Та нар харсан л тэр мимиг ингээд нэг уйлах гэж байгаа юм шиг те нэг юм эмхтэй хүний зураг тийм мим яваад байдаг штэ. Тэр мимний чи эзэн, тэр мим чи энэ хүн байхгүй юу? Энэ эмэгтэй чинь тэр мим. Окей. За тэгсэн чинь хүмүүс энэ эмэгтэйг одоо ингээд алах гэж байгаа гэдгийг мэдчихээд яана одоо бүр ингээд инфлюенсеруудыг алхуулдаг болох нь шивдээ. За блогчтэй ийм комедиануудыг ийм ютубер хүмүүсийг алхуулдаг болох нь шивдээ. Өстой уул нь бол те Victoria's Secret-ийн шоу гэдэг чинь бүр үнэхээр high standard те үнэхээр хамгийн супер гэсэн супер моделууд алхдаг байх хэрэгтэй байдалтай одоо бүр ингээд зүгээр инфлюенсеруудыг алхуулчлаа гэд тэгэж яхад энэ эмэгтэй чинь ингээд юу TikTok нэрээр амар галзууслаад комедиан юм чинь те инедми энэ төр юм хийж явж байдаг. Тэгэл тэр мэрийг нь хүмүүс тавил. Одоо энэ ч н одоо Victoria's Secret-ийн шинэ Angel үү те гэл амар instant гэсэн царай мэрийг нь харуулад хүмүүс бөө юм болсон сүүлийн хэд хоног. Түүнээс гадна Summer Drix гэд бас маш залуу хүн нэг мэддэхгүй тийм хүн алхсан байна. Түүнээс гадна Valentina Castro Колумб улсын модель юм байна лээ. За тэгээд Young Bae гэд өмнөд Солонгосын модель эмэгтэй. Түүнээс гадна Yumi Nu гэд Америк модель юм байна лээ. Гэхдээ яг өөрийнх нь одоо гарал үүсэл нь болохоор Япон болон Dutch гэсэн тийм одоо холцтой юм байна лээ. Тэгээд Америкийн хамгийн анхны Asian curvy plus size model юм байна лээ. Ийм шинэ модельүүд алхсан байна 2025 оны Victoria's Secret-ийн шоун дээр. За манайхаа одоо хэдүүлээ performers-уудын тухай ярья. Ямар хүмүүс perform хийсэн бэ гэдэг дээр окей. За энэ нь болохоор дахиад яг өнгөрсөн жилийнхтэй адилхан all female lineup байсан. Бүх одоо perform хийж байгаа artistууд нь бүгдээрээ эмэгтэй хүмүүс байсан гэсэн үг. За ямар эмэгтэй artistууд байна вэ гэхлээр Missy Elliott, Iconic, тэ за тэгээд Carol G, Madison Beer, K-pop group болох Twice. За энэ дөрвөн artistууд ингэж оролцсон юм байна энэ удаагийн шоун дээр. За тэгээ манайхаа одоо ингэж ер нь юу лугаа яг шоу руугаа орох гээд байна. Орох гээд л биш. Би ер нь ингэж дэс дараатай явах гээд байгаа байхгүй юу. За ямар ч байсан энэ шоун дээр болохоор нийтдээ 80-аас дээшээгийн хэмжээний тийм лукуд байсан гэсэн өөр хувцалтууд гэсэн үг. Тэгээд энэ бүх 80 лукуудыг тийм 80-аас дээш лукуудыг бүгдээрингийн худалдаж авч болно гэсэн shoppable look-уд гэж байгаа байхгүй. Өнгөрсөн жил бас тийм байсан те та нар санаж байгаа бол өнгөрсөн жилийн шоун дээр бас энэ одоо зүйлийг анх шинээр оруулж ирж байсан. Тэгээд Amazon-да хамтарч байгаа. Тэгээд Amazon storefront энэ гэж яддаг шүү дээ. Тэгээд Amazon дээр шууд ингээд та нар ороод энэ одоо shop the show гэж одоо тэрэн дээр нь дарах юм байна лээ. Тэнгүүд яг шоугаа үзэж явахдаа хүү ямар гоё хүү энэ жижиг хажид чи ямар гоё өмссөн юм бэ? Энийг аваад өмсөдгийг гэдэг ингээд худалдаж авч болно гэсэн үг. Шууд Amazon-аас. School Victoria's Secret-ийн өөр цагаан вебсайтаас нь бас ингээд орж худалдаж авч болох юм байна лээ. Тэгээд бүх хувцснуудыг нь бол худалдаж авч болох байсан юм байна лээ. Тэрүүгээрээ бас онцлог гэх юм уу. Заахаа өнгөрсөн жил энийг танилцуулчихсан л да одоо энэ хүү систем ээ те. Тэрний өмнөх одоо шоунууд нь бол 6 жилийн өмнөх те 7 жилийн өмнөх шоунууд нь бол ийм зүйл байдаггүй байсан. За тэгээд pink carpet дээр болохоор яг нэг шоуг болохоос өмнө болж байгаа ягаан хевсний ёслол дээр зөндөө олон инфлюенсерууд ирсэн байсан, зөндөө олон celebrity хүмүүс ирсэн байсан. Тэгээд одоо яг хостууд нь энэ pink carpet-ийн одоо ярьцлага авч байгаа
хостууд нь хэн байсан бэ гэхээр Law Roach гэдэг та нар бас сонсч ирсэн байх. Энэ хүн чинь айгүй тийм алтартай celebrity stylist байгаа. Айгүй олон мундаг celebrity хүмүүстэй ажилладаг, тэр хүмүүсийг style хийдэг тийм celebrity stylist Law Roach гэдэг залуу. Түүнээс гадна Zana Rossi гэдэг энэ хүү entertainment journalist ийм сэтгүүлч эмэгтэй байгаа. Яг энэ entertainment industry-гийн сэтгүүлч хийдэг. Энэ хоёр ингэж хамтдаа co-host хийгээд яга хэвсний ясал дээр хүмүүсээс одоо юу авсан гэсэн үг. Ярьцлага авсан гэсэн үг. За энэ хоёр тэгэл яга хэвсний ясал дээр зөндөө олон хүмүүсээс ярьцлага авч байгаа хгүй. Тэн дээр ирсэн зөндөө олон инфлюенсерүүдээс ярьцлага авч исэн. Тэгэл Sarah Jessica Parker бас байсан. Sarah Jessica Parker-аас ярьцлага авч байгаа харагдсан. За тэгээд Victoria's Secret-ийн шоуг одоо зохион байгуулж байгаа арын албаныхад хүмүүс, дээшээ алтан тушаалтай хүмүүс энэ төргээд тэр хүмүүстэн бас ярьцлага авч исэн. Түүнээс гадна манайхан одоо performer-удаас нь буюу Madison Beer болон Twice-аас ярьцлага авсан маа. Тэгээд Twice-ийн тухай ярихад Twice-ийн 8 гишүүнтэй юм байлээ. Тэгээд би Twice-ийн тухай бол нэг тийм сайн мэдэхгүй манайхаа Twice-ыг ерөөсөө сонирхож сонсдог байхгүй юу. Тэгээд Twice чинь 8 гишүүнтэй юм байна шүү дээ. Тэгтээ 4 л гишүүн нэрсэн юм байна лээ. Ирж оролцсон юм байна лээ. Тэг хүмүүс тэрэн дээр бас айгу гайхаж байгаа харагдсан. Гэхдээ хүмүүсийн ярьж байгаагаар болохоор яагаад 4 л ирсэн бэ гэхээр тайз нь угаасаа 8 хүнд бол багтгааргүй байсан гэж яриад байгаа байхгүй юу. Яагаадгүй л энэ эднэр чинь өөрснөө цаашаага бүжигчд энтертэйг арийнхаа бүжигчдтэйгээ байна. Дээрэс нь эднийг дуулж яхад нь нөгөө нэг модельүүд нь ингээ алхана. Тийм болохоор ингээд ерөөсөө тэгэж багталцахгүй байсан болохоор тийм олон хүнтэй гишүүнтэй те хамтлагийг байлгаж болохгүй болохоор ингээд Twice-ийн зөвхөн 4 нэрсэн гэж яриад лээ. Гэтэ энэ бол баталгаа тийм мэдээлэл бол биш шүү манайхаа. Тэ саяхан болж өнгөрсөн. Тэгээд одоо удахгүй дараагаар нь шинэ мэдээлэл гарч ирэх юм билүү те яагаад энэ 4 хүн нэрсэн энэ гээд хэрэг тэгээд тийм шинэ мэдээлэл гарч ирэх юм бол би та нартай update юугаараа weekly recap-аар хүргэх болно. Гэтэ одоогийн байдлаар бол тийм л мэдээлэл байгаа шүү. Окей. За тэгээд Twice-ийн 4 гишүүд маань яг яга хэвсний ясал дээр ярьцлага өгсөн байхгүй. Тэгэхдээ өөрсдийнхөө translator-тэй буюу одоо орчуулагчтайгаа байж байгаа нь харагдсан байгаа. За тэгээд би тэрэн дээр бодож байгаа байхгүй. Тэр ярьцлагыг нь харж байхдаа ёо translator эмэгтэйд нь айгүй хэцүү байдаг юм шиг хэцүү байдаг бахтаа л гэж бодсон. Айгүй хэцүү байгаа хгүй яг ингээ паникнд орно штэ хүн ингээ хэдийгээр те хэлийг нь мэддэг ч гэлээд яг ийм том одоо арга хэмжээндээр ингээ шууд орчуулж өгөхгүй ингээ зогсчонгод ингээ сандраад те жоохон сандарч байгаа тэгж харагдчихсан үгээ олохгүй те ер нь тэгж наа гэд ингээ орхичихсан тийм юм аажиалэгдсэн. Тэгээ би бодчихсон ёо ийм том арга хэмжээндээр ингээ те одоо орчуулагч хийн гэдэг бол айгүй хэцүү байдаг бахтаа гэж бодож исэн. За түүнээс гадна манайхаа Barbara Palvani нөхөр Dylan Sprouse-ыг бол та нар сайн мэдж байгаа. Энэ хоёрыг бол үнэхээр it couple өстой couple goals ийм гоё сайхан те одоо нөхөртэй болох юмсан ихнэртэй болох юмсан гэх хүмүүс амар их ярьдаг шүү дээ. Тэгээ энэ хоёр чинь дандаа амар халуун дотн байдаг. Victoria's Secret-ийн түүхүүдэд те шоуны түүхүүдэд л ингээл Dylan дандаа л хурж ирэл ихнэрээ ингээл дэмжээлстэй ихнэртэйгээ ингээл те ихнэртэй хоол авчирч байгаа бол McDonald's авчирч байгаа бол ихнэрээ ихнэр минь ингээл те бүр ингээл шоун дээр ингээл ихнэрлэг үнсэлтэн дээр илгээгээл амар халуухан байдаг те. Тийм учраас Dylan Sprouse бол ирэх нь угаасаа тодорхой яг бол Barbara байгаа учраас за тэгээд өнгөрсөн жил та нар санаж байгаа бол Dylan Sprouse айгүй инээдтэй эхнэрийгээ одоо surprise хийх гээд яг алхаж байхад нь юу хийгээд аваад ирсэн байсан. Хоёр нь хоотой юм яа л да. Хоёр нь хооныхоо ингээд зургийг ингээд томор хевлүүлээд ингээд car out хийгээд тэ ингээд хайчилж ингэж барьдаг юм болгоод ингээд тэр хоёр нь хооныхын толгойн тэ айгүй хөөрхөн. Тэгээд Barbara surprise хийсэн гинтийн бэлэг барьсыг алхаж байхад нь та нар бодолтой нөхөр нь ингээ хоёр нохооны чинь толгойг барьсан. Ямар амар сонсогдоод нохооны толгойг барьсан гэж. Нохооных чинь царайтай юм барьсан зогсч үлээг хөөрхөн харагдана зү тэ. Тэгэж одоо юу яжсан байгаа surprise барьжсэн өнгөрсөн жил. Гэтэ энэ жил бол тэгж ирээгүй юм байна лээ. Тим юм авчираагүй юм байна лээ. Нэг нууцыг бид нарт хэлсэн байгаа. Нэг Victoria-гийн нэг secret-ийг бид нарт зарласан байгаа юм аа. Тэр нь юу байсан бэ гэхээр Barbara яг одоо энэ хүү шоу болохоос өмнө 4-7 хоногийн өмнө нэг хөлөө одоо хугалсан юм байна лээ. Манайхаа. Yes. Амар газтай. Тэгэд бас тийм амар хугалаагүй юм юу? Яасан сайн идэгж амжсан л юм шиг байлээ. Ягаад гэвэл алхаж байгааг нь харахад бол үнэхээр perfect харагдчихсэн. Юунд юм хөлөө гэмтээс хөлөө хугалсан хүн шиг харагдахгүй байсан. Хүй, Univision хэрэглэгчтэй. За тийм ээ би та нартай ярьж ин Univision-ийнхаа ийшээ тийшээ хараад ахын өөр хүнтэй ярьж байгаа юм шиг. Цаан чин Univision дээр Flash Deals гэдэг амар гоё урамшуул хөтөлбөр явагдаж байгаа юм. Та нар тэрийг мэдсэн үү? Мдээгүй байгаа.
За тэгвэл хэрэг мэдээгүй байгаа бол би танарт мэдүүлээд өгье заяа. Univision дээр flash deals цэснээс кино түрээсэлж үзэх эсвэл кино багц идэвхжүүлэх бүрдээ оноо цуглуулад янз бүрийн бэлгүүдээ эзэн болох боломжтой байгаа юм байна. За тэгээд яг одоогоор болохоор 3 дахь үеийн явагдаж байгаа юм байна. За тэгээд 3 дахь үеийн бэлгүүдээс та нартай дурдах юм бол цаан чинь амар гой бэлгүүд байгаа заяа. iPhone 16, AirPods Pro second generation, iWatch 10 гэд ийм гоё бэлгүүд байгаа юм байна. За түүгэрч барахгүй манайхаа бэлгүүд нь ингэ зогсоогүй. Цаан чин супер бэлгүүд бас байгаа заяа. Ямар амар гоё супер бэлгүүд байгаа гэж Монголд багийн Будапештт болох major тэмцээний тасалбар, түүнээс гадна Blackpink хамтлагийн тоглолтыг үзэх хост тасалбар гэд ийм гоё супер бэлгүүд байгаа юм байна. За манайхаа ийм гоё бэлгүүд болон супер бэлгүүдтэй энэхүү урамшууллыг битгий алдаарай. Удирдлагаа гартаа аваад Univision-ийнхаа flash deals хэсгээс зөндөө олон кинонуудыг төрөсөлж үзээд оноогоо цуглуулад супер бэлгүүдийн азтан болоорой. Univision. Зэ манайхаа ингээд Victoria's Secret 2025 шоу маань эхэлсэн юм аа. Ингэж ягаан хэвсний ёслолынхаа дараагаар. За тэгэд эхлээд шоуны эхлэхэд нэг тийм pre-taped аль үжээ ингээд бичлэг хийгдчихсэн те. Тим нэг клипээр эхэлдэг байгаа нэг хэдэн одоо минут хүрхнэ үгүй юу те, нэг тийм бичлэгээр эхэлдэг байгаа. За тэр нь бол надад үнэхээр таалагдсан. Манайхаа яг нөгөө нэг бүх зүйлийг л Victoria's Secret-ийн шоуны ард юу болдог вэ гэдгийг бүгдийг нь ингэж харуулсан нэг тийм айгу гоё зөндөө олон iconic моделүүдийг ингэж оруулсан тийм бичлэг байсан. За яг л нөгөө нэг тайзны ард юу болдгийг харуулсан, мейкап ингээ будаад нүүр царайгаа бэлдээж байж хата юу болдгийг харуулсан. За тэгээд яг тайзан дээр алхахаараа юу болдгийг харуулсан, хувцас өмсөхдөө юу болдгийг харуулсан гээл те. Тэгээд яг тайзан дээр гараад алхаал ингээл одоо зурагчдын өмнө ингээ очиж зураг мөрөг авахлахад ямар байдаг өнтер гээд тэр бүх стейжнуудыг ингэж харуулсан айгу нэг тийм гоё зохиомжтой, айгу гоё тийм клип болсон байна лээ. Тэгээд надад бол тэр үнэхээр таалагдсан. За тэрүүгээр эхлээд тэгээд нэрээ би энэ бичлэгийнхаа эхэндээ хэлсэн штэ танарт lights, camera, angels гэдтэй. Тэрийгээ яг энэхүү клипийг нь эхлэхээс өмнө тавьдаг байгаа. Яг ингээд countdown явж байгаа ч тэ 10, 9, 8, 7, 6, 5 гингүүтэй lights, camera, angels were live гэдэг байгаа байхгүй. За энэ чинь болохоор хэрэг та нар мэдэх бол lights, camera, action гэдэг чинь бол яг нөгөө нэг хилэгддэг үгтэй. Энэ одоо яг зураг авах гэж байгаа үедээ одоо киноны арт энэ төр яригддаг шүү дээ. Lights, camera, action. Гэрлүүдээ бэлдсэн үү? Камерууд бэлнэ үү? За action явлаа. Зураг авлаа гэж амжигтэй. Яг тэр үг байгаа. Тэр үгний action гэдэг үгийг нь өөрчлөөд lights, camera, angels гэж байгаа юм заяа. Гэрэл, камер бэлэн, за тэгээд сахиусан тэнгэрүүд маань бэлэн гэдтэй. Тэгэж өөрчлөөд ингээд шоугаа нээсэн байгаа. Тэр countdown надад үнэхээр таалагдсан. За тэгээд энэхүү pre-taped clip нь гарч дуусны дараагаар шоу маань эхэлж байгаа юм а. Хамгийн анхны модель хэм байсан гэж хамгийн анхны Angel одоо шоуг нээж байгаа анхны хүн гэж те show opener гэдэг чинь бол хамгийн чухал байдаг шүү дээ. Бас show closer нь ч гэсэндээ маш чухал байдаг. Хамгийн сүүлд нь хааж байгаа хүн те. За шоуг хийн эхлүүлсэн бэ гэхээр Jasmine Tux. OG одоо Angels-уудын нэг Victoria's Secret шоун дээр алхаад зөндөө удаж байгаа. Энэ модель маань гарч ирэхдээ манайхан ганцаараа гарч ирээгүй. Гидсэндээ өөрийн хүүхдтэйгээ хамтдаа гарч ирсэн байгаа. Үнэхээр гоё харагдчихсан, жирэмсэн байгаа аахгүй юу. Тэгээд нилээн for long болчихсон юм шиг үлээ. 8-9 сартай юм шиг байгаа. Айгуу том гидстэй явж исэн. Окей. Гэтэ үнэхээр гоё харагдчихсан. Тэр хувцсныхаа сонголт нь үлээ шүү дээ. Нэг тийм chain-ээр хийсэн юм шиг те, ийм нэг гинжээр хийсэн юм шиг нэг ийм одоо хувцаа авахгүй би энд зургийг оруулж ин тэ. Тэгээд дотороо болохоор юм тийм golden алтан тийм lingerie өмсчихсэн байгаа. Үнэхээр гахалтай харагдчихсэн. Нэг л яг л үнэхээр сахиусан тэнгэр шиг те. Нэг гоё Ave Maria ч юм уу. I don't know, like she looks so good. За тэгээд манайхаа эхний хэсэг болохоор одоо та нар мэдж байгаа бах те. Victoria's Secret fashion show-нууд чи ер нь дандаа нэг өөрсдийн гэсэн нэг өөр нэг тусгай тимнүүдтэй байгаад байдаг те. Тэгээд тэр тимэндээ зориулсан яг тийм хувцлалтууд харуулдаг тийм үү. За тэгээд эхнийх нь одоо тим нь сэдвэн болохоор айгуу тийм яг би тэр тимнийх нь нэрийг бол мэдэхгүй байна. Заримдаа өнгөрсөн жил би санаж байгаа аахгүй юу. Яг лайвыг нь үзэхэд бол ингээд ямар нэгэн тим юу гаргаагүй. Тим нь ийм тим
шүү те тимнийх нь нэр нь энэ шүү энэ гэж гаргаагүй мөртлөө яг бүр ингээ лайв нь дуусаад тэр бичлэг нь ингээд хэдэн хоногийн дараа YouTube дээр ингээд яг аль бие ёсоор production алгаж тавигдах үед тэр тимнүүдийнх нь нэрнүүдийг нь оруулчихсан байсан. Тэгэхээр 2-3 хоногийн дараа яг тэгж YouTube-д бичлэг нь ороход өөрөөр тимнийхээ нэртэй орж магадгүй. Одоогийн байдлаар бол лайв дээр бол ямар нэгэн тимнийхээ нэрийг зарлаагүй байгаа яахгүй юу. Гэхдээ ямар ч гэсэн миний харж байгаагаар болохоор айгүй тийм эртний грек ч юм уу, Египтийн ч юм уу нэг тиймэрхүү нэг точнуудыг оруулж өгсөн. Айгүйх тийм head piece энэ ингээл одоо толгоонд зүрийг юм хүмүүдийг оруулсан нэг тийм ер нь мөнгө нь яг л тэгж харагдчихсан. Тэгэд ер нь бол үнэхээр гайхалтай харагдчихсан. Надад энэхүү эхнийх нь одоо тим нь бол үнэхээр таалагдсан. За тэгээд хоёр дахь гарч ирдэг модель нь хэн бэ гэхээр бидний хайрт Adriana Lima байгаа. Үнэхээр OG Angels-уудын нэг айгүй гоё харагдчихсан. Яг тэр хүмүүс ч гэсэн байгаа. За гэтээ Adriana Lima-гийн энэхүү одоо wing нэр нь хүмүүс бас жоох юм яриад байгаа юм байлээ. Ямар сонин wing-ийг хүмүүс ч өвөө. Ямар сонин далавч зүйлч өвгээд. Надад бол айгүй таалагдсан. Айгүй тийм баатарлаг, эрч хүчтэй. Яг л нэг тийм грекийн эрт дээр үеинтэй нэг тийм баатарлаг эмэгтэйчүүдийг харуулсан юм шиг те. Эсвэл нэг тийм Firebird ч юм уу галч шуух ч юм харуулсан. Айгүй гоё харагдчихсан. Тэгээд айгүй тийм маш гоё гялалцсан шиг тийм эмэгтэйтэй тийм бие барьсан тийм one piece өмсчсэн байсан. Гоё харагдчихсан. За тэгээд энэхүү тимнийх нь үеэр бас Alessandra Ambrosio гэсэндээ гарч ирдэг байгаа. Тун удалгүй бас ингээ айгүй тийм сонирхолтой wing өмсчихсэн байсан. Айгүй гоё харагдчихсан. Үнэхээр секси харагдчихсан. За тэгээ энэ хэсгийг хэн хаадаг вэ гэхээр хэн хамгийн сүүлд нь алхдаг вэ гэхээр миний нөгөө хайрт Candace Swanepoel алхдаг байгаа. Үнэхээр гоё харагдчихсан. Далавчинж өмсчихсэн байгаа. Тэр одоо лоншруу хувцсан авсан гэсэндээ үнэхээр вау. Chef's kiss харагдчихсан. За энэ хэсгийн дараа манайхаа энэ шоуны анхны artist гарч ирж perform хийдэг байгаа. Тэр нь болохоор Madison Beer. За Madison Beer далавчтай гарч ирсэн. Аль үшэнэ Angel Wings-тэй болчихсон байсан нэг тийм гоё хөвсгөр юм өдөн тийм гоё ягаан wing-тэй гарч ирсэн. Тэгээ өөрөө ч гэсэндээ үнэхээр гоё харагдчихсан. За тэгээд Madison Beer-ийг дуулж явах үед нь perform хийж явах үед нь бас модельуд маань алхаж байгаа байхгүй юу. За энэ хэсгийнх нь одоо theme нь ч юм уу те миний харж байгаагаар болохоор тэр чигтээ ингээ ягаан өнгөнүүдийг ашигласан байгаа байхгүй юу. Амар тийм ягаан, sexy, bombshell, тийм spectacular яг тийм төрлийн одоо theme харагдчихсан. Тэгэд айгүй тийм burlesque showgirl энтрийг харуулсан байгаа байхгүй юу. Толгоондоо нэг юм зүгэл тэр зүүсэн headpiece-нууд нь юм дэшегээ ингэсэн хөд мүдтэй те нэг тийм showgirl хувцсууд байдаг штэ те яг тийм хувцалтуудыг харуулсан байлаа манайхаа. Тэгэд яг тэр далавч малавчин ч гэсэндээ яг тэгж харагдчихсан. Түүнээс гадна манайхаа Madison Beer-ийн ард байгаа бүжигчтэн ч гэсэндээ арийнхын dancer-ууд нь ч гэсэндээ яг барьчихсан байгаа нэг тийм дэвүүр сэвүүр энэ төр те тийм өдөн яг л нэг тийм burlesque show энэ төр ашигладаг тийм пропсуудыг ашиглаж байгаа байхгүй юу. Тэгээд яг энэ үеэр нь артлын тайзныхын чимэглэл одоо гарч байгаа гэрлэн за тэгээд шалных нь гэрэл энэ төр гэж те тэр бүгд нь дандаа ягаан тийм glistening sparkle хийсэн нэг тийм одоо гэрэл чимэглэлүүд байсан. Яг тиймтэйгээ таарч тохирсон тэг хувцалтуудаа таарч тохирсон. За тэгээ энэ хэсэг дээр эхлээд Gigi Hadid гарч ирж алхдаг байгаа. Манайхан Gigi Hadid айгу тийм гоё lacy тийм торон panty болон левчиг өмсчихсэн байгаа байхгүй юу. Тийм bra top гэж байдаг шүү дээ. Тим топ өмсчихсэн байсан. За тэгээд гадуураа болохоор айгүй нэг тийм айгүй урт зав ийм нэвсээсэн том одоо те ийм материалтай хөрөмж юм одоо тэрийг одоо юу ч хэлэх юм те нөмрөгч юм нэг тим имийг өмсч гарч ирсэн. Тэгээ тэр нь бол үнэхээр гоё харагдчихсан. За тэгээд энэ хэсэг дээр бас Irina Shayk гарч ирж алхсан байгаа. Яг л тэр showgirl-ийн те ийм headpiece-тэй гарч ирсэн. Үнэхээр гоё харагдчихсан. За тэгээд яг энэ үеэр манайхан нөгөө нэг хүмүүсийн хил ламны байгуулагдсан WNBA player Angel Reese гарч ирж алхсан байгаа. Үнэхээр мундаг алхсан. Үнэхээр гоё харагдчихлээ. Тэгээ нэрээ Angel Reese тайзны ард байхдаа ярьслага өгч байхдаа ингэж хэлсэн. Би ингээд намайг алхаач ягаас асуусан болохоор энэ бол үнэхээр угаасаа амар том opportunity те хүмүүст олдоод тахааргүй тийм боломж. Тийм учраас би бүр ингээд юу яасан гэж хэлээ. Walking coach дасгалжуулагч хүртэл хөлсөлж авсан гэсэн. Дасгалж одоо яг ийм те загвар өмсөхийг зааж өгдөг, те хэрхэн алхахыг зааж өгдөг тийм дасгалжуулагч одоо хөлсөлж аваад бүр дасгал сургуульд амар хийсэн гэжсэн. Тэгээд тийм болохоор угаасаа харагдчихлаа. Үнэхээр мундаг алхсан. Яг л модель шиг үнэхээр гоё харагдчихсан. За тэгээ манайхаа яг энэ хэсгийн төгсгөлд Madison Beer микрофоно бүжигчэндээ өгөөд тэгээд тайзан дээр ганцаараа Angel болоод алхдаг байгаа. Бас айгүй хөөрхөн алхачихжээ Madison Beer. За үүний дараагаар бас нэг хөөрхөн жижигхэн pre-taped нэг тийм клип
явдаг байгаа. Тэгээ тэрэн дээр болохоор яг голчлон Анок Яй айгуу гоё харагдчихсан. Анок Яй нэг тийм толны өмнө хурж ирэл яг нэг тэр сая өмсч гарсан хувцас ингэж харууллаа л те. Айгуу тийм гоё бас хөрхэн зохиомжтой нэг жижигхэн клипний хэсэг байсан. За үүний дараагаар Pink-ийн одоо хувцалтууд гардаг гэсэн үг. Pink-ийн хэсэг гардаг. Pink гэд одоо та нар бол мэдчихэл байгаа бах те. Бас Victoria's Secret гэд Victoria's Secret-ийн хажууд дандаа хамт одоо явдаг те. Одоо Pink гэд одоо хэсэг нь байгаа шүү дээ те. Хэрв тэгээд та нар Victoria's Secret-ийн дэлгүүрээр орж үзчихсэн бол бас хоёр тусдаа дэлгүүр байгаа гэдэг те. Victoria's Secret гингүү те. Яг залгаа ингээд нөгөө тал руугаа янгууд нь Pink гэд арай өөр хаалгаар орж ирдэг те. Нэг тийм хоёр нэг тусдаа ч юм шиг нэг харагдаад байдаг шүү дээ. Тэр нь бол Victoria's Secret-ийн яг үндсэн дэлгүүр нь болохоор яг л нас биенд хүрчихсэн эмэгтэйчүүдтэй секси эмэгтэйчүүд л хамаг секси lingerie энэ аваад л те. Тийм секси юмнуудаа аваад харин Pink нь бол ялангуяа хинт зориулсан бэ гэхээр одоо өсвөр насны охтууд болон залуухан охтуудад зориулсан коллеж оюутнууд ч юм уу тийм жоохон залуу хүмүүс зориулсан гэсэн үг. Тэгээ тийм учраас ер нь Pink ч айгуу тийм playful, айгуу тийм хөөрхөн энгийн за гэр мөртөө өмсчөр нэг тийм lounge wear ч юм уу нэг тиймэрхүү одоо хувцаснууд байдаг штэ тий. За тэгээд яг Pink-ийн хэсэг явсан байгаа. Тэгээд ер нь бол миний хувьд Victoria's Secret-ийн өмнөх нөгөө дээр үеийнх нь 7 жилийн өмнө завсарлага авахаасаа өмнө хийдэг байсан шоунуудын хамгийн дуртай хэсэг бол миний хувьд Pink-ийн хэсэг байсан. Яг тэр энэ Pink хэсэг байсан. Яг бол амар тийм хөөрхөн янз бүрийн тийм сонирхолтой тиймнүүдийг гаргаж ирдэг те. Ингээл янз бүрийн одоо тийм том чихмэл тоглоомнуудыг барьж гарч ирдэг ч юм уу. Айгу хөөрхөн сэдвэр хийдэг. Тэр нь бол айгу тийм хөгжилтэй гоё playful хэсэг нь байдаг. За тэгээд энэ хэсэг гарлаа. Манайхаа би амар догтлсон чинь ягаад ч юм надад бол ерөөсөө миний хувьд бол хүссэн хүлээсэн зүйлд маань хүрээгүй. За тэгээд энэ Pink-ийн хэсэг дээр болохоор Twice гарч ирж перформ хийсэн байгаа. За Twice дээр гэх юм бол манайхаа нэрэ түрүүн юуних дээр ярихаа мартчихж Harrison Beer бол 100% юу дуулж исэн. Ам барьж исэн. Lip sync хийж исэн. For real. За үнэхээр яг ам барьж байгаа нь харагдчихсан. Харин Twice ам бариаг байгаа хгүй юу манайхаа. Гэхдээ яг амьдард болж байгаа. Гэхдээ айгүй тийм өнгө алдж байгаа, off key дуулж байгаа, буруу өнгөөр дуулаад алдаа малдаа гаргаж байгаа, хоолон чичирч мичирч байгаа тийм юмнууд бол сонсогцсон. Тэгээ би бол ингээд өөрөө яг анх сонсож байхдаа лайвыг үзэж байхдаа гэд ингээд бодчихсон байхгүй юу? Өнгө алдаад байна да. За ингээд байна да гэж бодчихсон. Тэгээд дараад нь яг TikTok, Twitter энэ ороод харсан чинь хүмүүс яг Twice-ийн тухай айгүй коммент бичсэн байлээ. Амар off гэд болж исэн, амар мод болж исэн, өнгө алдчихсэн, тэгжсэн, ингэжсэн. За баг юу яатсан дээр үжтэй, Harrison Beer-тэй адилхан ингээд ам бариад улцсан дээр үжтэй. Тэ бүр өмнөөс нь бүр иччлээ энэ гэсэн хүмүүс ярьж илээ. Эсвэл өмнөөс нь одоо бүр сандарчлаа. Ягаад Victoria's Secret-ийн ганцхан одоо Twice-ыг ингэж ам бариулахгүй дуулж байгаа юм болоо. Адилхан бустай адилхан ам бариулахгүй яагаа энэ гэдэг тийм юм ярьж исэн. Тэгэд би анзаараад хахад бол Carol G гэсэндээ ам барьж байгаа харагдсан. Манайхаа яг 100% чадахгүй. Гэхдээ ер нь бол яг л ам барьж байгаа юм шиг харагдчихсан. Pink-ийн үеэр би ингээл хувцалт нь ямар хоолойг харсан чинь үнэхээр I don't know амар сонсон хувцалтууд байсан заяа. За яг угаасаа л нөгөө нэг жоохон залуу хүмүүсд зориулсан энэ гэж байгаа болохоор те тийм одоо хувцалтыг харуулахыг хичээн л дээ те ингээл яг гэртээ өмсөх lounge wear гэх юм уу те тийм short mort юм ингээ харуулдаг штэ те тийм booty short энэ гэж байдаг штэ те booty cheek shorts энэ гэж байдаг тийм short Mac энтрэгтэй яг Pink гэсэн Mac энтрэг бол ингэж харуулдаг. Тэгсэн чинь энэ удаагийн Pink-ийн одоо хувцалтууд нь болохоор ер нь Y2K-ийг харуулсан харагдчихсан. Y2K стайл гэдэг те яг тийм стайлыг харуулахыг хичээсэн юм лээ. Тэр аюу сонирхолтой юмнууд нь бүр тийм sweatpants-ны хослолуудыг за яг гэртээ өмсгөө тийм sweatpants хослолууд за тэнгүүтээ бүр шүүб байхгүй амар том шүүб тэнгүүдээ тэрнийхээ дотор нь болохоор ингээд sweatpants-ууд өмсчихсэн тэнгүүдээ даагаараа ингээд sneaker энэ төр өмсчихсэн ч юм уу те пүүз энэ төр өмсчихсэн за тэнгүүдээ ингээд сарвчтай малгай энэ төр өмсчихсэн ер нь айгу тийм I don't know Pink дээр хараад яхаар байдаггүй байсан нэг тиймэрхүү хувцалтууд байсан яг л нэг тийм айгу сонь хувцалтууд байсан. I didn't like it. Яг юу хийх гэж хичээснийг нь бол ойлгосон л доо. Айгу тийм яг л нэг залуу хүмүүс дээрээс одоогийн орчин одоо яг энэ 2025 онд байгаа залуу охтууд юу сонирхож байна гэдэг те яг тийм гудамжны стайлтэй street style, тийм lounge style-ыг ингэж харуулахыг хичээсэн нь бол харагдчихсэн тэрийг Y2K-тэй хослуулах гад. Гэхдээ яг
Pink гэдэг яг тэр нөгөө нэг iconic зүйлтэй бол ерөөсөө зөгцөхгүй байгаа надад санагцсан. Тэгээ би өөрийгөө л ганцаараа тэгээд бодоод байгаа юм байх та гэсэн чи бас үгүй юм байна лээ манайхаа. Дахиад TikTok, Twitter ороод бусад хүмүүсийн саналуудыг одоо сэтгэлдлүүдийг харсан чинь яг л энэ хэсэг бол үнэхээр балаа хэсэг байсан гэж ярьж байгаа. Зөндөө олон комментууд байсан. Pink-ийн яг энэ хэсгийг ингэ шүүмжилж байгаа. Хувцалтууд ингэ шүүмжилж байгаа. Ер нь бүх юмыг шүүмжилж байгаа тийм хүмүүс харагдчихсан. Тэгээ бүр энэ дунд нэг джинс энэ төр өмссөн явж байгаа хүмүүс харагдаж байгаа хгүй нэг тийм джинсний хувцастай. Гэтэ яг тэр джинс нь бас ингэ шигтгэн мэгтгэдэл байгаа юм л да. Гэтэл джинс өмссөн. Хизээ джинс ч одоо Pink байсан юм бэ? Айгу санаа харагцсан. За тэгээ яг энэ үеэр манайхаа нөгөө миний түрүүний хэлсэн инфлюенсер YouTuber эмэгтэй шүү дээ. Quenlin Blackwell гэд тэр эмэгтэй алхсан байгаа. Яг энэ хэсгээр алхах хэрэгтэй байсан мөлий. Энэ эмэгтэй болохоор ганцхан удаа л алхсан. Ганцхан хувцалтыг харуулсан. За тэгээд хүмүүс Quenlin-ыг жоохон Quenlin амар гоё харагдаж байна. Айгу өөртөө ихтэй алхаж байна. Гэхдээ юу өмсүүлч гэвэ? Арай мухад оромжилсан байж тээ Quenlin-ыг гэж хүмүүс яриад байгаа. Тэгээд харсан чинь нэрээ. Яг хөө тэр нөгөө юу заяа өмсөж байгаа яг тэр левчг мэвчг нь бол нэг тийм муугаа харагдахгүй л байгаа юм л да. Ер нь нэг цогцсон байгаа юм заяа. Гэтэ хамгийн хүмүүсийн ярьж байгаа зүйл нь болохоор тэр далавчин заяа. Далавч юм уу? Бүр ингээд 5 настай хүүхдийн өмсөх тийм зүг далавч өгсөн байхгүй нэг юм жижигхэн юм ингээд артал нь мөрнийх нь араас цухаж байгаа байхгүй нэг жижигхэн юм заяа. Амар муугаад оромжилсан байгаа юм шүү дээ. Яагаад ийм жижигхэн далавч өгсөн бол нэг том далавч өгчихгүй дээ. Йоо хүмүүс тэгээд арай муухад оромжилж хөрхийн амтныг гэж тэгж ярьжсэн. За тэгээд Quenlin ингэж ганц л удаа алхсан юм байна лээ. За тэгээд бас энэ Pink-ийн хэсэг дээр Barbie Ferreira алхсан юм байна лээ. Түүнээс гадна Suni Lee. За okay, my girl Suni Lee. I love her but this wasn't it. Би Suni Lee-д бол үнэхээр хайртай. Гэхдээ манайхаа энэ Suni Lee-гийн алхалт бол надад үнэхээр таалагдаагүй. Suni Lee чинь айгүй намхан байхгүй манайхаа 5 одоо feet байгаа. Тэгээд 5 гэдэг чинь болохоор сантиметр 152 см. Тэгээд түрүү хэлсэнчлэнтэй гимнастикийн тамирчид бол жижигхан байх хэвээр. Тэгээд айгүй намхан болохоор тэгээд яг 2 ийм өндөр модулуудын дундуур нь ингээ гарч байгаа байхгүй юу. Тэгээ айгүй ингээд харьцангуй харагдаж байгаа байхгүй юу. Тэгэд өмсүүлч гэсэн хувцас. За гэтээ Suni Lee-гийн хувцас бол миний бусад одоо яг Pink дээр өмсөж байгаа хүмүүсийн хувцалтуудаас харахад бол бас хамаагүй гайгүй яг Pink-ийг харуулсан те нэг тийм бүрий shorts өмсчихсэн. Тэнгүүтээ Pink гэсэн юм мак өмсчихсэн байгаа байхгүй юу. Тэгээд Suni Lee-гийн хувцалт нь бол яг гоё харагдчихсэн. Гэтээ зүгээр нэг амар 2 өндөр модулийн дундуур яваал нэг жижигхэн хөөрхөн амтан те I don't know. Би өөрөө жижигхэн хүн болохоор би ингэж хэлэх хэрэгтэй. Окей, би жижигхэн хүмүүсд оромжлаагүй зүгээр л this wasn't it гэж хэлмээр байна. Окей. За гэтээ яг Suni Lee-дээ өмнөс нь баярлж байна. Тэгээ бас ийм том шоунд ингээд оролцсноо гэдэг чинь бас гайхалтай хэрэг. За тэгээд энэ хамгийн төгсгөлд нь энэ хэсгийн хамгийн төгсгөлд нь яг гаргадаг Class of 2025 гэжсэн байгаа хгүй юу. Class of Pink 2025 гэжсэн байхгүй. Энэ нь болохоор ер нь сургуулиуд дээр, коллеж дээр ч юм уу те ахлах сургуулийн дээр яригддаг зүйл. Манай монголчууд ч гэсэндээ ярьдаг шүү дээ. Тэдэн оны төгсөлт гэдэг. 2013 оны төгсөлт ч гэдэг юм уу те. Тэгж хэлж байгааг байхгүй. 2025 оны ангийнхан гэж байгаа юм. Тэгэд 2025 оны Pink ангийнхан. Тим одоо зүйлийг тавьсан байсан арталтаа. Тэгээ би бодохдоо бол ер нь тэгээ угаасаа хувцлуудыг хараад хахад яг л нэг тийм коллежийн оюутнуудад зориулсан юм шиг харагдсан. Коллежийн их сургуулийн оюутнууд яг нэг дуурам мурамдаа байхдаа те ингээд кампус энтертэй явж байхдаа баахан нэг тийм түлхүүр мөлхөр шааж нуулчихсан те ID-гаа хийдэг юм ID holder энтер ингээд зүүж мүжгсэн явж идэг. Тим юмнууд амар харагдаж байгаа байхгүй хүзүүн мүзүүндээ ингээд ID holder хийчихсэн джинсний хайнуугаар ингээд ID holder юм хумаа түлхүүр энтерээ унжуулчихсан тиймэрхүү accessory-нуудыг харуулж исэн. Тэгээ би бодохдоо бол энэ бол яг л нэг тийм коллежийн оюутнуудад тэг зариулсан тийм одоо хувцалтууд байна гэж бодсон. За манай хаан тэгээд энэ Pink хэсгийн дараад нь болохоор бас нэг тийм pre-taped клип гардаг. Тэрэн дээр болохоор үнэхээр халуухан зүйл болох гэж байгаа нь харагддаг. Бүр ингээл улаан гэрлэн дотор ингээд нөө silhouette challenge гэж TikTok дээр явдаг байсан challenge шиг тийм улаан гэрэл асаал халуухан эмэгтэйчүүдэнтэй мэдгэлт ингэж ингээл те үнэхээр халуухан гал асах гэж байна гэдэг нь бол мэдэгдэжсэн хамгийн sexy мөч нь гарах гэж байна гэдэг нь бол харагдчихсан. Тэгээд миний бодсон зөв байсан энэ хэсэг ямар хэсэг байсан бэ гэхээр Carol G гарч иж дуулдаг. Carol G чинь болохоор угаасаа амар тийм халуухан Latin American artist байгаа. Тэг үнэхээр халуухан эмэгтэй гарч иж үнэхээр тайзан дээр галыг асаасан байгаа нэг тийм Latin American халуухан тэр
секси байдлыг харуулсан байгаа юм заяа. Тэгээ энэ хэсэг бол үнэхээр халуухан хэсэг байж чадсан. Бүх одоо тайз засалт нь ер нь энэ хэсгийнх нь одоо бүх зүйл нь бол улаан, секси улаан, тачаангуй улаан. Тэгээ тийм одоо тайзныхаа засал чимэглэж тийм байсан, гэрэл мэрлэнж тийм байсан, хувцалтууд нь ч тийм байсан манайхаа. За Carol G-ийн өөрийнх нь өмсчихсэн хувцас бол үнэхээр гоё харагдчихсан. Ийм бүр нэг тэр чигтээ тийм торон улаан, айгуу гоё тийм секси, бас тийм гялтгаж малтхансантай тийм торон хувцас өмсчихсэн байсан. Энэ хэсгийг хэн эхлүүлдэг вэ гэхээр аль модель эхэлж алхдаг вэ гэхээр Bella Hadid. Yes. Bella Hadid гарч иж алхсан. Үнэхээр гоё харагдчихсан. Bella Hadid 2 удаа алхсан. Энэ шоун дээр эхнийх нь лук нь бол энэ галзуу халуухан улаан тийм одоо lingerie хослол тэгээд нэг тийм нөмрөг шиг юмтай те. Үнэн гоё харагдчихсан. Тэгээд Bella Hadid саяхнаас лук өөрчилчихсэн шүү дээ. Үсээ шаргал блонд болгоод ингээд бодулчихсан. Амар гоё харагдчихж байгаа. Үнэхээр тансаг харагдчихсан. Үнэхээр секси харагдчихсан. За тэгээд түүний дараагаар Alex Consani гарч ирдэг. Alex Consani-гийн лук бас амар гойсон. Тэр далавчтай гарч ирсэн улаан лук нь бас л үнэхээр тачаангуй гайхалтай байсан. За тэгээд нэлийн хэдэн модулийг ингэж алхачхаад Carol G бүжиглдэг ганцаараа одоо нэг бөмбөр өгдөг ч тий бөмбөрн дээр одоо тэр чигдүүлээ тэр одоо нэг эрэгтэй залуу ингээл сууж байгаа л ингээл гар бөмбөр ингээд тоглоод тэр үед нь ингээл Carol G ингээл бүжиглээд халуухан нөө Латин Америк бүжгээ хийгээд л тий үнэхээр тачаан гоё харагдчихсан. I was like oh my god. Миний бүр ингээд жоо тий ирүү бол ингээд шууд газар дээр иж байгаа байхгүй. Амар халуу харагдчихсан. За тэгээд цаашаагаа үргэлжлээд өшөө илүү модулууд гарч ирээд халуухан улаан тачаангуй одоо хувцснуудаа харуулдаг. За тэгсний дараагаар яг төгсгөц хэсэгт нь манайхаа яг дуугийн сонсох юм бол та нар ингээл яг латин дуу явж байгаа байхгүй юу те одоо тийм латин гартлаа дуунд явж байгаа ойлгомжтой Carol G-ийн дуу юм чинь. Түүнээс гадна ингээ remix хийгээд та нар одоо мэдэх бол Alexa Demi шүү дээ бас л Euphoria дээр тоглодог одоо манай Mary-гийн дүрд тоглодог алдартай жүжигчин те Alexa Demi нэг удаа нэг Orion ингээд амар viral болчихсон байхгүй юу ингэж хэлжсэн. Why does everybody ask me if I'm Latina? Isn't it obvious? Гэт нэг team ори байдаг. Тэр нь болохоор ягаад ингэ хүмүүс надаас ингээд Latina чи Latina юм уу гэж асуугаад байдаг юм бол isn't it obvious? Ойлгомжтой биш вэ гэж үү? Гэт нэг team одоо хэлж байгаа зүйл нь Orion бүр ингээд viral болж исэн. Тэрийг ингээд remix хийчихсэн байгаа байхгүй юу? Carol G-ийн дуун дээр тэг яг тэр үед нь Latina Forever гэдэг тийм бичиг гардаг. Үрд мөнх Латина хеврэ те халуун цастай Латина хеврэ гэсэн нэг тийм бичиг гардаг. За тэгээд хамгийн эцэст нь Carol G өөрөө алхдаг байгаа. Бас үнэнхээр гоё харагдчихсан тэр хувцалтан дээр дахиад үнэн секси тэр бөхс мөхс гэж бол үнэхээр chef's kiss те. Стогош juicy, bootylicious, juicy but бэсэн. За тэгээд яг үнэхээр бас л нөөдөлөөсөө тутахгүй гоё алхаж байгаа юм аа. Тэгээд алхаад дуустдаг байгаа энэ хөө хэсэг нь. За манайхаа үүний дараагаар шүү дээ те. Ингээл хөгжим эхлээл те. За тэгсэн чи яг тэр хөгжмийг ингээд та нар ингээд сонсон штэ. Тэгсэн чинь амар тийм Indian ч юм уу те энэтхэгийн ч юм уу эсвэл нэг тийм Арабын Middle Eastern тиймэрхүү хөгжмөний одоо өнгө аяс ингээд гарч ирсэн амар зэвүүн тэр нь ингээд өөрчлөгдөөд юу болж хувирдаг гэж Britney Spears-ийн Toxic болж хувирдаг байгаа. Үнэхээр гоё remix хийсэн байл амар гоё сонсогдсон. За тэгээд энэ өөр хэсэг нь эхэлж байгаа юм аа. За энэ хэсэг нь болохоор шүү дээ манайхаа амар тийм pink бас л яг буцаад нөгөө ягаан өнгөлөг очиж байгаа юм заа. Тийм pink гэсэн мөртлөө амар тийм гялтгансан shimmery glistening тийм хэсэг байсан. Айгу тийм гоё razzle dazzle тэ тийм хэсэг байсан. Тэгэд энэ хэсэг дээр бас айгу их тиймэрхүү headpiece-нүүдийг өмссөн байл. Яг түрүүний би ярьсан нөгөө burlesque showgirl тийм headpiece-нүүд өмссөн гэдсэн шүү дээ тэ. Тэрнтэй адилхан айгу их тиймэрхүү янз бүрийн сонин тийм толгойн чимэглэлүүдийг зүүсэн байсан. Бас нэг хэсэг дээр надад харсан чинь айгу тийм манай Монголын одоо дээр үеийн тэ хаттын тиймэрхүү одоо гоёл чимэглэлийг харуулахаар тийм юм зүүсэн мэт юм сувдан им эрүүгээр ингэж унждаг юм сувдан им headpiece бас зүүсэн байлаа. Үнэхээр гоё харагдчихсан. Тэгээ энэ үеийнх нь болохоор тайзныхаа заслан тэр өнгө нь амар гоё нэг тийм яг нэг нар жаргаж байгаа юм шиг тий sunset-ны нэг тийм гоё улбар шаргал нэг тийм тэнгэрийн өнгөдөг шүү дээ тий тийм өнгө харагдчихсан. Айгуу гоё харагдчихсан. За тэгээд ер нь нэг айгуу их тийм гоё зөөлөн ягаан өнгөнүүдийг ашигласан айгуу тийм одоо
намирсан тиймэрхүү хувцснуудыг ингэж айгүйх энд ашигласан байлээ. Тэгээ айгүй тийм гялтгансан намирсан хувцснууд. За тэгээ энэ хэсэг дээр Emrara гарч ирж алхсан байгаа. Emrara айгүй тийм том. За яг далавч гэж хэлэхэд бол хэцүү. Нэг айгүй нэг тийм том арталтай нэг юмтай гарч ирсэн. Тэгээ тэрийг ингэж бариад ингэ гарч ирсэн. Emrara бас айгүй гоё харагдчихсан. Энэ хэсэг дээр бас дахиад нөгөө нэг Angel Reese маань гарч ирээд далавчтай гарч ирж алхсан. Angel Reese айгүй гоё яригдчихсэн. Тэгээд үзэн ядаад байсан хүмүүс нь бол одоо өөрснөөсөө ичж байгаа байх гэж би бодож байна. Үнэхээр л гоё яригдчихсэн. За тэгээд Angel Reese яг энэ хэсгийг бүр хаадаг байгаа. Хамгийн сүүлийнх нь модель нь болж алхдаг. За үүний дараагаар бас нэгэн жижигхэн клип явж байгаа маа. Тэрэн дээр яг 4 модельийг харуулад л те. Тэгээд ер нь өнгө мөнгийг нь харахад бол айгүй тийм powerful, айгүй тийм хүчтэй эмэгтэйчүүд гэлтэйдэг штэ те. Яг тийм юм шиг тийм powerful эмэгтэйчүүдийг харуулсан амар тийм хар өнгө энтрийг ашигласан тийм клип байсан. За тэгээд 4 модель гарч ирж зэрэг гарч ирээд ингэж тэгээд нэг нэгээр алхдаг байгаа. Дөрүлээ гарч ирчээд нэг нэгээр алхдаг. За тэгээд эннийх нь нэг нь болохоор миний нөгөө хайрт Candice Swanepoel байсан. Амар гоё яригдчихсэн манайхан тэр гизээр нь оруулчихсан байгаа. Тэр нөгөө гизээр нь оруулаад ингэ зүүчихсэн байгаа. Тэр гялалтсан алмаз нь тэр одоо бүс ч гэх юм уу тэр юм тэр өмсчихсэн байгаа lingerie. За тэгээд тэр нүмерг нэгэд тэр body яри гэдэг шатээ яста тэр гидснийх нь булчин харагдаад үнэхээр гоё харагдчихсан. За түүнээс гадна Anok Yai бас энэ 4 модельийнх нэгнээс байхгүй. Anok Yai өмссөн хувцаслаад бас амар таалагдсан. Яг тийм lingerie дээр дээгүүрөө өмсчихсэн байгаа юм нь болохоор тийм гинжээр хийсэн алмазын гинжээр хийсэн юм шиг нэг тийм одоо цамц шиг юм байсан. Сул цамц шиг юм амар гоё байсан. За энэ хэсэг дээр бас Ashley Graham гарч ирж алхсан байгаа. За тэгээ ер нь энэ хэсэг бол тэр чигтэл айгуу тийм хүчрэхэг эмэгтэйчүүдийг харуулсан айгуу хар өнгийг ашигласан тийм хувцалтууд байсан. За тэгээд ийм ингээл айгуух тийм хар өнгөөр хийсэн лоншрэнүүдийг хувцснуудыг өмсөд яваадсан байхгүй юу? Мэдээлэл гарч иржсэн. Тэгсэн чинь гиг үнтхэн Gigi Hadid гарч ирлээ. Тэгсэн чинь Gigi Hadid болохоор цагаан хувцас өмссөн байсан. Тэр надад айгуу гоё санагцсан. Амар ингээл хар хувцастай ингээл те powerful энэ гэсэнтэй тийм хүмүүс явжсэн айгуу тийм гоё гиг үнтхэн цагаан өнгийн одоо тийм хувцас гараад ирэхээр айгуу гоё харагдчихсан. Тэгээд хиний хувцалт болохоор Gigi Hadid-ийн хувцалт болохоор манайхаа цав цагаан тэгээд далавчтай байгаа байхгүй. Тэр далавч нь бол арталтаа нуруундаа зүүдэг далавч биш, гараараа ингэж хийдэг далавч юм ааш. Ямарсан хоёр гарных нь оронд яг тэр чигтээ ингэ том далавч байгаа юм шиг тэгж харагдаж байгаа байхгүй. Тийм одоо байдалтай хийгдсэн далавч байсан. Тэгээд тэрийг болохоор хүмүүс юу гэж ярьж байгаа вэ гэхээр амар тийм pillowy харагдаж байгаа байхгүй. Нэг тийм яг дэр мөрний материалаар хийсэн юм шиг. Айгуу тийм comfy тийм материалаар хийгдсэн юм шиг харагдаж байна. Тэгэд энэ бол ингээд өмсөж байгаа хувцсыг нь харахад те хүн яг унтахтаа өмсөж болох нэг тийм одоо пижамас юм шиг харагдаж байна. Тэгэд ер нь айгу тэр яг тэр хувцалтайгаа зориулаад тэр далавч байгаа нэг тийм гоё comfy pillowy материалаар хийж гсэн болохоор бас айгу гоё харагдаж ингэж ярьсан байгаа. За манайхан тэгээ одоо энэ хэнийг Gigi Hadid-ийг гарч ирсний дараагаар нь энэхүү хэсэг нь жоохон өөрчлөгдөд танаа харан заа ер нь өөрчлөгдөж байгаа нь хувцалтууд нь ч гэсэндээ өөрчлөлтөө явчихдаг. Тэр хар хувцснуудыг айгу ашиглаад тийм powerful эмэгтэйчүүдийг харууладсан бол өөрчлөгдөд амар тийм яг л нэг тийм шинэ жилийн баярт явах гэж байгаа юм шиг New Year's Eve party энтерт явах гэж байгаа юм шиг амар тийм саарл тийм гялтгсан одоо тийм гялалтсан тийм шинэ жилийн өнгөнүүд байдаг шүү дээ тий. Яг тийм өнгөнүүдийг одоо өнгөнүүдээр хийсэн хувцснуудыг одоо өмссөн байлээ. Бүх одоо lingerie ч юм уу тий өмсөж байгаа өмд ч юм уу нүмергэн ч юм уу тий бүгдээр тийм гялтгансан яг тийм шинэ жилийн New Year's Eve өнгөнүүд байсан. За тэгэд энэ үеэр Rosalia болон Lisa хоёрын одоо хамтарч дуулсан New Woman гэдэг дуу тоглогдчихсэн. Та нар мэдж байгаа бах те Lisa ч өөрийнхөө New Woman гэдэг дуугаа одоо Rosalia-тай хамтраад ингээд тийм Латин Америк хувилбар бас болгоо гаргасан байгаа те Испани хэл дээр. Тэгэд яг тэр хэсэг нь бол ингээд тэр дуу нь тоглогдож байсан. За тэгэд энэ үеэр манайхан Alessandra Ambrosio болон Adriana Lima хоёрын өмссөн байгаа хувцалтынхаа тэр wing-нүүд нь талавчнууд нь бол надад үнэхээр амар таалагдсан. Alessandra Ambrosio-гийнх болохоор өстэй амар сонирхолтой. Тэр далавч нь зүгээр нэг хүмүүсийн одоо Angel-уудын өмсөд идэг тэр далавч биш заяа. Айгу тийм сонирхолтой одоо masquerade ball гэж байдаг шүү дээ. Масктай тийм одоо бүжигнүүд гэж байдаг шүү дээ. Masquerade ball яг тэр боолнд өмсдөг хүмүүс барьчихсан ийм маскнууд байдаг. Тэр нүдний маск. Яг тийм нүдний маскны хэлбэртэй wings байгаа байхгүй. Үнэхээр өвөрмөц харагдчихсан. Урд нь Victoria's Secret-ийн шоун дээр харагдаад байдаггүй тийм өвөрмөц харагдчихсан. За түүнтэй адилхан
Adriana Lima-гийн бас өмсчихсэн байгаа, Insta-дээр өмсчихсэн байгаа юу амар гоёрдчихсан Wings нь тийм юу байгаа хгүй. Одоо tassel гэх юм уу амар тийм ингээд бас л яг одоо шинэ жилийн ёлкны одоо чимэглэл дээр ашиглагддаг тийм одоо тийм саа гэж яддаг штэ те ийм tassel айгу ийм ингэсэн юм. Би одоо яг юугаар тайлбарлаж чадахгүй та нар одоо зүгээр ингээ өөрөө харчих заа юу. Яг тайлбарлахаа амар хэцүү байна. Тэгээ айгу сонирхолтой харагдчихсэн надад л амар гоё харагдчихсэн. Тэгээд үнэхээр өрмөц байсан гэж бодож байгаа энэ хоёр яг энэ одоо Wings-ууд нь бол. За тэгээд энэхүү хэсгийг хин хаадаг вэ гэхээр хамгийн сүүлд нь гарч ирж алхахдаг модель нь болохоор Bella Hadid. Энэ бол Bella Hadid-ийн 2 дахь одоо алхалт нь байсан. За хувцалт нь бол үнэхээр гоё байсан манайхан тэр lingerie ингээ bra өмсөд доогоороо penny өмсчихсэн. Гэтэ тэр нь ингээ зүгээр ч тийм bra penny биш те. Ингээ урдталтай амар ихтэй бас унжсан тийм алмазан шигтгээ тийм шиг тийм унжсан тийм оруулахтай. Түүнээс гадна Wings-тэй гарч ирсэн. Тэр талавч нь бас гоё харагдчихсэн. Гэхдээ манайхан хүмүүс энэ дээр бол ингэж яриад байгаа байхгүй юу? Би бол бас жоохон санал нийлнэ. Ер нь энэ алхалтан дээрээ Bella Hadid тэр талавч нь амар хүнд байгаа юм уу? Тэ ер нь жоохон хэцүүхэн харагдчихсан. Ингээд айгуу тийм нүр сарайг нь харахаж гисэнтэй амар ингээд ер нь жоохон өмнөх алхалтайгаа харьцуулахад бол хэцүүгээр харагдчихсан. Тэг хүмүүс юу гэж ярьж байгаа вэ гэхээр энэ Bella Hadid зүгээр үү те яасан болоо биеийн зүгээр байсан болоо санаа зовчлоо айгу муу харагдаж энэ төр гэж ярьжсэн. Зарим хүмүүс болохоор ойлгомжтой шүү дээ. Наа чи амар хүнд талавч өмссөн байгаа юм чи ингэж алхаад байгаа байхгүй. Тэгээд дахин доошоо хараад байгаа үстэй явж байгаа газар харах гад хүнд юм өөрчгсөн. Тэгээд яваад байгаа ингэж хэлсэн. Түүнээс гадна хүмүүс Bella Hadid 3-7 хоногийн өмнө бие нь амар муу байгаа гэд ярьжсэн те. Lyme disease-тэй штэ те. Тэр нь ингээ flare up хийгээд айгу хэцүү байгаа гэд ярьж исэн. Тэгээд одоо би энэ сайн болж амжаагүй одоо still сул байхад нь ингээд ийм хүнд Wings-уудыг ингээд зүүчгсэн гарч ирж байгаа болохоор ойлгомжтой хэцүү л байгаа байлгүй дээ гэд тэгж хүмүүс ярьж илээ. Тийм бах бас магадaltaй байх те. За манайхаа энэ хэсгийн дараагаар Missy Elliott гарч ирж perform хийдэг байгаа. Missy Elliott-ийн performance бол үнэхээр солиотой галзуу болсон. Үстэй амар хүмүүсийг хамарсан те. Арынх нь бүжигчж гэж амар хүмүүс байсан. Тэр production нь те зохион байгуулалт нь тэр бүжигчдийн хувцалт нь бүжигчдийн бүжиглж байгаа байдал нь тэр Missy Elliott өөрийнх нь өгүүлж байгаа байдал энэ төр гэдэг. Ер нь бол бүгд бол үнэхээр гайхалтай тийм entertainment зүйл бол байж чадсан. Тэгээ Missy Elliott ингээд нэг бүр дээрээс ингээд нэг юмар ингэж бууж ирдэг байгаа айгу гоё харагдчихсан. Тэгэл өөрийнхөө өстө жинхэнэ iconic болсон дэ хит болсон өөрийнхөө хамгийн big гэсэн дуунуудыг аль дуулсан үнэхээр гоё байсан. Тэгэд гэтээ яг Missy Elliott амьдар дуулжлаа юм л да. Гэтээ өөрөө ганц дангаараа дуулахгүй хажууд нь нэг эрэхтэй ингээл яв гэж орилоо яваад байгаа байхгүй. Тэгэхээр ингээд яг өөрөө ганцаараа ингээд 100% бол ингээд өвлөхгүй байгаа юм. Хэдийгээр амьдар байгаа ч гэсэндээ те айгу тийм баг үгэлж исэн гэх юм уу. Тийм байсан. Гэтэ ер нь бол айгүй гоё перформанс хийсэн. Ерөөсөө муулаад чүмжлээд ах юм бол байхгүй гэж бодож байна. Айгүй тийм гоё. Энэ бол болохоор хамгийн эцсийнх нь одоо үзэлбэр байсан байхгүй юу энэ шоуны. Тийм болохоор айгүй гоё boom гэж хааж чадсан performance гэж бодож байна. За үүний дараагаар би бодчихсан байхгүй. За дахиад нэг хэсэг гарч ирж медалууд маань алах байхтаа гэсэн чи үгүй юм байна л манайха. Энэ бол хамгийн сүүлийнх нь performance нь байсан юм байна лээ. Тэгээд энэний дараагаар бүх медалууд маань бүгдээрээ гарч ирээд зэрэг гарч ирдэг шүү дээ. Зэрэг гарч ирээд тайзан дээрээ алхаад тэгээд дээрэс нь баахан нөгөө нэг өнгөөр нөгөө нэг цаасан юмнуудтэй унж манаад тэгээд тийм болоод дууссан байгаа. Бүгдээрээ ингээд яг яаж хаадаг вэ те тайзан дээрээ бүх медалууд маань тэгээд бүх перформ хийсэн хүмүүс маань гарч ирээл бүгдээрээ ингээд бүжиглэл тэгэл дууссан байгаа манайхан. За ийм шоу болж өнгөрсөн байна Victoria's Secret-ийн 2025 оны шоу. Миний хувьд бол маш их таалагдсан. Тэгээд түрүүн хэлсэнчлэн өмнөх жилийн шоунаас хамаагүй дээрээс болсон байсан. Шүүмжлээд байх юм бол бараг л байгаагүй. За гэтээ ер нь бол айгүй хурдан тусчихсан юм болов уу гэж надад л тэгж санагдсан. Гэтээ ер нь урднахтайгаа адилхан ч юм уу I don't know. Гэтэл манайхаа нэг сэтгэлд юм байгаад байгаа юм аа. Нэг юм байгаад байгаа юм заа. Юу вэ гэхээр яг энэ 6-7 жилийн өмнө завсралгаа авахаас өмнө хийдэг байсан. Яг тэр үеийн ялангуяа би нөө Монголд амьдардаг байх үед ингээд жоохон байх үедээ ингээд үздэг байсан тэр Victoria's Secret-ийн шоунуудтай яаж ч утсан гүйцэхгүй л байгаа юм да. Яг өнгөрсөн жилийнхаас өмнө дээрсний хувьд бол дээрсэн. Гэхдээ л тэр өмнөх одоо тэ өвжи үеэрдэг бол яаж ч утсан яг тэрнийхээ хэмжээнд хурж чадахгүй л байгаа юм. Тэр үед бол үнэхээр л iconic гэдэг байсан шүү ёо тэ.
үнэхээр сонирхолтой юмуд хийдэг байсан ингээл бэлэг мэлэгнээс гарч ирдэг байсан та санаж байна уу? Бэлэгний gift box гэл gift box-наас ингээл гарч ирж мэрэл амар сонирхолтой юмуд хийдэг байсан. Тэгэл далавч малчууд нь ч гэсэндээ те mesmerizing байдаг байсан. Тэгээд тэр мэрэндээ бол арай л хүрч чадахгүй байгаа юм. За тэгээд энэ жилийнх дээр бол ер нь хүмүүс юу гэж шүмжилж байна вэ гэхээр хүссэн хүмүүс нь алхдаг болжээ. Influencer, athletes, дэстэ шинээр гарч ирж байгаа модельүүд, хинч биш байгаа модельүүд ч гэдэг юм уу те жүжигчид ингээ хүссэн хүнийг нь алхуулдаг болжээ. Одоо те бүр дээр үед болохоор те амар Victoria's Secret-ийн шоунд алхана гэдэг нь бол нэр хүндийн хэрэг байдаг гэсэн. Бүр super модельүүд зөвхөн алхаж Angel болдог байсан те. Бүр ингээ хамгийн шилдэг, хамгийн тэ үнэхээр өөл хэмгүй хүмүүс ингэж алхдаг байсан бол одоо хүссэн хүмүүс алхдаг болжээ. Энийг болох хэрэгтэй гэж хүмүүс айгу одоо шүмжлээд байгаа. Гэхдээ аюу сонирхолтой нь энэ Victoria's Secret шоуд чи яагаад 2018 онд завсарлах болсон бэ гэхээр хүмүүс хүүе та нараас баараа inclusive биш байна те янз бүрийн өөр арзмаартай хүмүүсийг ингэж алхуулахгүй байна. Дандаа л туранхай хүмүүсийг алхуулаад байхын дээр гэж хүмүүс өөрснөө тэгж шүүмжилж завсарлуулсан штэ. Тэгсэн мөртлөө одоо ингээ хүрээд ирэнгүүд нь яг хүмүүсийн хүссээд байсан юмнуудыг ингээд өгөн штэ те ингээд баар inclusive-ийн тэрийг харуулаад янз бүрийн арзмаартай хүмүүсийг ингээ алхуулаад те намхан байна уу бүдүүн байна уу хамааг бүгдийг нь алхуулаад бүр те athlete центруудыг хүртэл алхуулж ин тэгж яхад одоо хүмүүс эсрэгээрээ дахиад шүүмжлээд унж байгаа байхгүй те. Буцаад нөгөө нэг size 0 тэ супермоделуудаа алхуулаа. Хүссэн хүмүүсийг битгий алхуулаад гэж шүмжлээд байгаа юм. Тэгээд тийм байна. Тэгээ өөнөр манайха нэг хүмүүс ашгүй дээ бидний үгийг хүлээж авчаа гэж хэлж байгаа юм. Өнгөрсөн жил та нар санаж байгаа бол Adriana Lima ч ингээд амар их дандаа ингээ үсээ болж гарч ирээд шүү дээ. Бүх алхалтууд дээр үсээ бүр ингээд амар slick back гэж байдаг шүү дээ. Бүр ингээд үхэр долоцсон юм шиг ингээд бочдог шүү дээ. Тим болт хийж гарч иржсэн, тим стайлтай үстэй гарч иржсэн. Тэг хүмүүс хүүе хизээ ингэж үсийг нь ингэж Victoria's Secret Angel-уудыг үсийг нь бодог байсан юм бэ? Victoria's Secret Angel гэхээр тийм бүр үнэхээр амар гоё blow outтай тэг үс нь ингээл хийсэл та ингэсэн үстэй гарч ирдэг. Тэгж яхад үсийг нь богод хайцсан бахтай арайчтай гэж ярьжсэн. Тэгсэн чинь ашгүй яг тэрийг нь сонссон юм шиг байгаа юм. Victoria's Secret-ийн одоо энэ зохион байгуулагчид нь хүмүүсийн тэр санал гомдлыг сонсоод энэ удаагийнхтар болохоор ямар ч slick back бан үсээ басан хүмүүс байгаагүй. Тэг хүмүүс за ашгүй дээ ядаж нэг имийг ч гэсэндээ сонссон байна гэж тэгж ярьж илээ. Гэхдээ л хүмүүс урдных шиг гоё ингээл хийсдэг байсан blow out-нууд байхгүй байгаад ах юм аа. Adriana Lima-гийн үс нь одоо хүртэл яг доошоо буулгацсан л байл да үсээ байгаагүй л байна. Гэхдээ айгүй них гоё ингээл ингэж хийсч мэсдэг үс нь байхгүй л байна да. Муул hair stylist ажиллаад байгаа мó энэ гэдэг хүмүүс бас тэгж ярьж байгаа харагцсан. За манайхаа өнөөдөр ингээд та бүхэнд Victoria's Secret 2025 оны шоуг ярьж өглөө. Тэгээ та нарын хамгийн дуртай look чинь юу байсан бэ? Аль модельийг харахад та нарын хувьд айгүй гоё байсан бэ? Тэгээ хамгийн дуртай look-ээ бас ингэж доор бичүүлдээгээрээ. За тэгээд энэ асуудлууд дээр бас юу гэж бодож байна? Өөр янз бүрийн хүмүүсийг алхуулаад байгаа нь та нарт бол таалагдж байна уу? Таалагдахгүй байна уу? За тэгээд өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад бол энэ шоу гоё болсон байна уу? Муухай болсон байна уу гэдтэй. Дээрдүүлсэн байна уу, доордулсан байна уу гэд та нар өөрсдөө юу гэж бодож байгаагаа доор комментэд бичиж үлдээгээрэй, окей? За тэгээ та бүхэнд маань бичлэг таалагдсан байх гэж найдаж байна. Хэрэв бичлэг таалагдсан бол лайк дараарай. За тэгээ channel дээр subscribe дарж амжаагүй байгаа бол subscribe дараарай. За миний Instagram account right here. Instagram-ыг нь бас дагаарай. За ингээ дараагийнхаа хоболонгаараа цоо шиг хэмжилтэйгээ уулзалтлаа. Түр баяртай.